Гинчи хитекстэй. Би богдуул байхгүй болохоор ертөнцийн зүгөө мэдэхгүй байна л та. Ой тэгж шинждэг үстэй. Ястаа гоо зүйлэн гартай байна. Хатан байж баярлаа. Тэний эргэдэг ш гэж бид нар та дэс нэг илүү эргэтэн байгаад байна шүү дээ. Ялгаж байна. Тийм юм та. Тэрүүгээр ямар мөнгө болдог шүү дээ. Авах гэдэг өвчлээ. Ямар цэвэн байна. За өнөөдөр одоо Солонгосынхаа гэрт эртхэн босоод өөрийгөө ингээд хөөрхөн бэлтгэсэн хурган гангалцсан байгаа шалтгаан юу вэ гэвэл өнөөдөр та нартай нэг цоо шин контентыг хүргэх гэж байна. Энэ бол зөвүүн болзоо. За тэгэхээр ойлгож байгаа бах те би эмэгтэй хүнтэй өнөөдөр болзоо хийн. Солонгос дээрээ би нэг охинтой чатлаад бас 10 гаруй хонлоо. Тэгээд тэр охинтойгоо өнөөдөр анхныхаа болзоо хийх гээд эртлэн босцсон өөрийгөө бэлтцсэн. Одоо ерөөдөө гэрээсээ гарах гэж байна. Тэгээд энэ одоо зөвүүн болзоо гэхээр одоо ямар болзоо болохыг би мэдэхгүй байна. Одоо би яг эмэгтэй хүнтэй болзоотой ямар байдгүй. Яг тэрүүгээрээ л байна. Тэгээд энэ охин бол оюутан байгаа. Бас жоохон олон насны зэрэг байгаа. Тэгэхээр хэр ойлголцох юм байгаа мэдэхгүй байна. Тэгээд энэ нэвтрүүлэг бол хэрвээ би охинтойгоо бүтчих юм бол үерхэн. Энэ бол одоо ямар ч тавилтгүй нэвтрүүлэг. Одоо амжилттай болох нь намайг тоох нь тоохгүй нь те магадгүй тэр охин одоо таалагдах уу таалагдахгүй юу гэдгийг би ч мэдэхгүй. Тэр охин ч мэдэхгүй байгаа. Яг ерөөдөө чатлаад ингээ уцаар яриад ингээ видео колл энэ төр хийхэд бол тэр төвшөнд бол битээр очсон байгаа. Ерөөдөө би нэрээ тодорхой хэмжээнд мэднэ. Гэхдээ уулзч үзээг болохоор анхныхаа уулзалтаа хийх гэж байна. За тэгээд Солонгост бас нэлээд судалж үзээд Солонгос газар очиод одоо видео энэ төр хийх ерөөдөө хийлэгдэх юм билээ. Тэгэхээр Монгол газруудаараа дейт хийгээд нэлээд сайн судлаад эрэгтэй хүн бол болцоонд миний одоо баримтлагдаг зарчим бол юу хийхээ маш сайн тодорхой болцсон. Тэр хүнээс асууж болохгүйгээр тэгээ асуугаад хайчгаа мажгүй гэхгүйгээр юу хийх үү гэдгээ сайхан тодорхойлцоод ард ардаас нь ингээд сайхан төлөвлөгөөнүүдийг биелүүлээд явах хэрэгтэй гэж боддог. Тэгээ өнөөдөр бол өдрийн дейт байгаа. Одоо нэг макс нь оройдоо нэг 6 мургаа гэж хөргөж өгье гэсэн бодолтой болохоор одоо бүгдээ эртхэн гэрээсээ гараад нөгөө эмэгтэй нь одоо жамшилгээд дотроны бодлоо ярина. Тэгэхээр бүгдээ тосч явна. За ингээд зөвүүн болцоо ихлүүлцгээе одоо яана ойр болцоонд явах гэж жоохон сандраад байна. Дамжил хүсээрэй. За тэгээ гэрээсээ гарцгаая. Хөө. Өөс ч одоо гадаа намайг болц гэсэн шиг өстэй янзын сайхан багч нэ. За олон юм яриад яг бүгд юу вэ? Материал гоё юу? Эртхэн. Эмэгтэй ч бас хоцордог шүү дээ. Эртхэн бол хоцорч болохгүй ч хүлээж ийсэн дээр. Тэ материалгаа явж ийсэн нэг л хоцрох гээд байгаа юм шиг санагдаад харин шууд таксид одчихлаа. Тэгэхгүй бол одоо баг болцсон цагаас метрогоо суухаар ингээд метроч ингээд цаг гараад ирдэ шүү дээ. Хизээч рүүгээд тэгээ жаа хоцрох гээд харин такси суц явж байт гэсэн маа нөгөө нэг харьцаж байгаа охин маань хөөхөө над руу ийм видео явуулж байна. Ичээд байна гэдэг. Би бас ерэн жоо ичээд байна. Ингээд бас болцоо яг уудсан. Тэгээ дээрэс нь Солонгост анх удаа болгоч болохоор жоохон нэг юм санаа зовлт ичэлт. Яах бол гэсэн нэг тийм бяцхан тийм айдас мэдрэгдэж байна. За одоо баг жамшил дээр ирж байна. Тэгээд яг оцсон газараа өсгөөгээд дуудана да. За тэгт. Уулзах нь хараараа. Би ер нь бол сая ингээд Instagram дээр та нар баг харсан байж магадгүй. Би бол ингээд хэрвээ үерхсэн ч гэсэн ер нь бол их тийм гоё олон хүнд харуулахыг уг нь хүсдэг шүү дээ. Ингээд эмгтэйгээ ер нь бол гоёж хажуудаа гоё эмгтэйг дагуулж явж өөрөө ингээд гоё ганган одоо гоё сайхан гэхээс илүү хажууд байгаа эхнэрээ ч юм уу найз өхнөө гоё байлгаж кайф авдаг төрлөө. Тэгээ саяны одоо Instagram-аас харсан байж магадгүй намун цэцэг гэдэг охин байгаа. Намуна гэж дууддаг. Тэгээ одохгүй намаа уулзъя да. За 123-ийн 123 дахрын ажил ирсэн байна би. Одоо энэ талаас ирнэ. Гэж байна. Тэгэл сайн багч нэ. Яг би ер нь бол Монголд ингээ эмхтүүнтэй болцоо ихтэй. Ер нь их тийм кино энэ төр үзхийг нэг хэд үзтгүү би бол. Тэгээд ингээд чигээрээ хараад хоёулаа ийм ярихгүй суугаад гэж бодохгүй санагддаг.
бас ер нь бол миний ингээд алтан зарчим энэ ерөөсөө өмнө өөрчлөгдөж байгаагүй бас одоо эвдэгдэж байгаагүй нэг зүйл бол ер нь эмэгтэйч өөрсөн бай, эрэгтэйч өөрсөн бай хизээч надад 50 ч юм уу эмэгтэй хүн мөнгө гаргах гэдэг тал дээр эхний бүр 10 болцоон дээр хизээч тийм зүйл байх болохгүй, боломжгүй. За үнэхээр гэр бүл болцсны дараа бол байж болно гэж би боддог. Гэр бүл болцсон бол тэгээд чинь санхүүнийг болчихж байгаа учраас бараг би бүх мөнгөө ингээд их нэртэй өгөөд за чи өөрөө мэд зарцуулаа гэдэг төрлийн хүн. Тэгэхээр хизээч нэг би одоо сүүлийн үед нэг юм 50 гаргах уу, тэрийг хүлэмжшөөрөх үү гэдэг нэг тийм асуудлуудыг амар олон нөлөөлөлтөөс харсан. Тэгээд хизээч тийм зүйл байж болохгүй шүү дээ. Гэхдээ чи эр хүүстэн доороо нэг юм унжуулчлаа бол чил төлөх ёстой. Энэ бол угаасаа миний одоо бодол. Тэгээд энэ бол өөрчлөгдөхгүй. Хинч зөв, хинч буруу гэж хэлсэн. Энэ угаасаа юм ярил байна. 123 давхрын одоо би богдууд байхгүй болохоор ертөнцийн зүгөө мэдэхгүй байна л та. Миний адресээр бол 123 давхраасаа энэ Лотен мод гэдэг лугаа алхачих. Тэгэхээр би ерөөсөө зам дээр харагдаж байгаа. Гүц сайн байна уу чи юу инех байд юм яг одоо чи ч өөрөө сонь чаад яваад байсан надад ичээд нэгээд сайн байна. Чиш. За яг ядуустай хэлцээ. Намайг. Кофе хийсэн юм уу? Амар халуун шарын хүүт юм уу? Гадаад хүүтэн байж шүү дээ. Чи сэрүүхэн байж шүү. За юу яа? Энэ микийг би чам зүгээд өгöd үү? За барьж байгаа. Би одоо ийм болцоогоос яг анх удаа хийж гинөө. Анхных юм уу? Анхных юм уу? Тийм үү шүү дээ. Тавилтгүй анх удаа болцож ирсэн. Тэс би юунаас харснаас зугаас харсан самаа хөрх юм. Баярлалаа. Нэр амин хөрх юм. За юу яа? Чи өндөрчин нөгөөний 80 эдгээдсэн үстэй. 80 шүү дээ би. Чи хідээ. 67. Ингээд чи зогсон ингээд чамаа сандалтай өндөр байгаа шүү дээ. Чи өндөр өсөйтэй готлоо өмсөж шанс өндөр болохгүй. За. Өөр юу гэсэж байгаа чи? Өөр юу гэж би тийм байх юм. Чи тийм өндөр өслөгөөр яг яах гэдэг вэ? Хоштой. Хош. За юу вэ? Одоо намуунага дагуулад тэр нэг хоолны газар очиж. Өдрийн хоол идэх хоол идэг байгаа тийм. Өдрийн хоол идэх. Тэгээд чи очиж байгаа бас тогтоо гоё юм. За гэж бодож байна. За юу идэх вэ? За. Чи одоо аль сармас өртөв үү? Тэр нэг хавандууд гэдэг байхгүй. Хавандууд онжод. Сүрдэг. Жохоо хөдөв. Дүүрс. Facebook курс 3. 3-ын одоо 2 дугаар семестр. Тэ нэг лээ. Ноц. Ноцлээ тий. Таалта ер нь хэдтэй биш явагдсан. За 23 дугаар курсгээрээ багцаалаад байна л да би. 22. Гэтэ нөгөө нэг Монголд ингээ бакалавр сурсан ч гэсэн энэ дээрээ заавал нэг хэлний бэлтгэл гэж суддаг. Топик оно топик юу байхгүй бол нэг хэлний бэлтгэлээ сурчаад тэгээд заавал бакалавртаа дахиж сурдаг. Тэгэхээр чин 22. Тэгтээ хүмүүсүүд чинь бакалавр сурч шүү. Тийм тийм. Тэгмээ тийм. Тэгэхээр чин за яг зэрэг нь харъя л да би. За нэг 22 3 та. Зүг. За яг л хааслаа. Энэ одоо тийм октод яг насаа таалгаад байдаг юм шиг. Ош танилцах болгоно октод насаа таалгаад үү? Жохон нөгөө нэг юм жохон харагдах га царайнаас илүү жохон харагдсан нөгөө нэг нас сонсох гээд байхгүй. Чи ингээ камер мамер дээр бодож үзсэн үү? Үзэг үстэй. Юу чи хэд икстэй? Ер нь хэд одоо хийчихсэн. Монголд 2, Солонгост 2. Солонгос тийм Монголд тийм. Солонгос нэг хүн, Монгол нэг хүн. Солонгосын дээр ирэх юм аа тийм. Солонгос хүн амар гоё ингээд Монгол эрэгтэйчүүдийг бодвол миний бодлоор жоох ингэж гоё халамжилж өгдөг шүү санагдсан заяа. Гэтэ жоох нь ингээд харталт марталт нь бүр ингээд Монгол эрэгтэйчүүдээс илүү амар одоо шиг ингээд гадуур ингээд хамт ингээд хөтөлцөө явж байгаа шүү дээ. Тэнгүүтэл ингээд хажуугаар ингээд зурж байгаа хүмүүс ингээд над руу харангуут ингээд над руу уурлаад идэв. За ёо ачаа хүн хэлбэр юм байна. Тий, тэр бүр амар дарамттай. Тэг ингээд үерч яах явцтай ерөөс ингээд надад найз зөөж болохгүй. Яамаа эмэгтэй ч нэг гэснээр зөөж болохгүй. Тэг найзуудтай ингээд гарч орж мөн гэхээр үгүй. Шинэ тийм. Яг жоох нөгөө надаас жоох нөгөө авахсан бохгүй юу. Тэгэл чи юу нэг ингээл амар ингээл идэхгүй амьдраад байна. Юу нэг ингээд өдрийнхөө ингээд төлөвлөгөө гарга гэл юм нэг захирхнууд амар хөдөж нүр. Тийм их тэгэл ингээл найзуудтайгаа ингээд хаяадаа уулзаад бас ингээд гарах хүсэн штэ. Дөнгөж ингээл дуггүй тийм хэрэггүй юм цаг өгөхгүй. Яа.
Хааш мөтөө ирэхэд байгаа юм уу? Мэдгүй. Өргүүлээд байгаа юм уу? Тэгээ би бүр гайхс. Яг тийм занган ингээд тийм зангаас бусдаар бол амар гоё юм бол амар хаалга. Би чинь барыг харгууд авах юм байна уу? Би ч одоо өөрийгөө барыг харгууд гэж боддог шүү дээ. Хартал та. Гэтэ нэг 30% байгаа. Би Хартал яаж хартах вэ? Англиуна. Чи надаас тийм амархан салгаж бодоод байгаа мó. За одоо ингээд чи найз нөхдөд гараа явлаа шүү дээ. За нэг 4 мөрөө гээд нэ гэсэн бол ингээд өглөө болтлаа болов тий. Ямар ч дуудлага муулаа байхгүй. Цуцсан авахгүй. Тэгэх юм бол угаасаа ямар ч хүн хардах байх. А тэрнээс биш миний хажууд явж байгаа, хөтлөд явж байгаа эмэгтэйг одоо хүмүүс харах юм бол таних гоё. Ямар гоё зөв эмэгтэйгээ хамт байгаа юм бэ гэж бодод надад бодлоо. Хажууд байгаа эмэгтэйгээ би юм гоё байх юм бол тэрнээс айгүй гоё кайф авдаг. Тэр хүн болохоор аим шиг уулаад. Эдгээр одоо яаж чам руу хараад байгаа юм? Чамаа гейм хувц бити юмс гэж хэлээд дээ. Ер нь бол ядраа хувцуутал заах юм. Тийм, ингээд нэрсээсэн л хувц өмсөх хэрэгтэй. Аа за яаш юу гэсэн үг юм бэ? Наа чинь бол миний нөө тоглодог кино шиг л юм байна. Эмэгтэй ч хүртэл харддаг гэдэг шиг л юм байна. Тэр бол арай хитрхи юм байна. Би чамаг тэр хөгшнөөс эмэгтэй ч хүртэл харддаг байх. За энэ X ярихгүй би зөвхөн хитэ X-тэй л гэж асууж байгаа. Би ч өөрөө баг хитэ X өнтөө ирэх чаагүй шээ. Оо хөдлөд 3X-тэй. Яг альбомсны ирсэн бас яг тийм гоё хүндэлдэг харилцсан 3 болоо. Хамгийн нөгөө нэг удаа үерчээс хугацаа. Жил хагас. Жил хагас. Тийм макс 2 жил. Нэс тэнс удаж үзээгүй. Тэгээд жоохон юу нэг харилцаа ингээд шууд ингээд хүүхд гаргая гэдэг төрлийн юм бас биш. Яг тэр үндэ ингээд нэлээд сайн тэгээд ойлгосон фандараа хөтөлөхгүй болохгүй ч тэр амар гой дурлж иж хайртай бүр амар хайрлж дурлж иж гэрлэнж боддог байхгүй би. Тэгэхгүй л одоо уусаа хийж штэ тэгээд хайрлж дурлахгүй гэсэн юм. Хүмүүс нэгдэг байхгүй оройлоо хүнтэй сум уу гэхээр за энэ гайгүй боломжтой юм гэдэг юм байна гэж шууд суучдаг хүмүүс зөндөө байгаа штэ. Би бол ингээд бүр дурлаад давтлаад би одоо ингэ догтлж байгаа байхгүй тий. Бацсан яг юм уу. Тэр ч бас нэг 10 дөнгөж чадлсан юм аа. Тэгээд бас нэг амар их чад бичээгүй. Би ч бас орж гарцсан болохоор нэг чадандаа бас юм уу. Баян бичихгүй. Тэгээд ер нь бол яг амар таалагдсан болохоор ингэ уулзчих байхгүй. Надад бол гоё л. Тэ. Яг зөв тэгэхээр би тэнгэрт нисчээ. Давраад байгаа. Юусэн зүгээр байгаагаараа л бай. Одоо эн чинь би бол одоо энэний урд зөндөө олон жил байсан учраас яг ер нь бол ийдсэн бас ингээл хамаагүй байгаагаараа. Тэгээ чи бол энэ өстө жигэн жүжиг байхгүй амар юм байна. Яаж үчих юм? Тэгээ ер нь камермен хараад хөтөд чи тэнэгтэй чи чинь шууд хаснаа намхан юм бэ гэсэн сайн аа. Би нүуний бодсон бохоо нүуний ингээд чадар хэлэхдээ ингээд өндөрөд чинь нүуний 180 гिचлөө 180 хэд. 80 гэвчтэй би. 80 гэсэн ч юм. Тэгээ надад ер нь тийм баримжаа байхгүй. 80 гэдгийг баримжаа байдгүй. Байхгүй. Чамаас 10 см чинь нэг ийм л см байгаа шүү дээ. 10 чинь ийм л байгаа. 13 шүү дээ. Чи чинь 67. 67 юм уу? Одоо чи бас нэг иймэрхүү сантиметр өмссөн байж нэг 2 сантиметр өмссөн байж таа. Гэтэ би чамд хангалттай нэр. Ийм өндөр байгаад болоо. Би түрүү хийсэн би. Гэтэ давраад байгаарэ гэж яасан юм бэ? Камер унтгцсан багт би хийсэн. Хит өндөр байснаас ер нь өндөр байснаас орондоо сайн байсан. Дээрээ гэсэн чи энэ аваад гэсэн бохоо. Наадах камер дээр яриач гэсэн бохоо. Би ярина би зүс ичихгүй. Ер нь бол тийм байсан дээр гэж би боддог. Ер нь дими гонцоогоор яадгийг би эмхтэн болоод нэг өндөр залуу гэсэн намхаа өгтүүд. Аа? Оо би тийм намхан биш. Намхантай орон чи 67 юу? Тийм одоо Монгол охтууд чинь дунд чинь бараг 70 мөр хэлсэн. Нэлээд өндөр хэлсэн. Тэг би бол чамд бол яав ми шарууж юмцтай. Шаруу цамц гэж юусэн. Монгол аймгийн өндөр сагсчин байдаг. Хүүхэд нь Монгол дэлхийн одоо NBA-д орох том тэм коллеж таалаа. Тэг өндөр сагсчин байдаг байхгүй. Тийм өндөр хүн л гэсэн үг. Чиний хажууд бол би өндөр хүн нэ. Хүмүүс чараад хэлнэ. Оо тийм шинжтэй үстэй. Бас сууж бажахта бас яах вэ? Боссон бахт яг өндөрч гисэн ингээд суудсан бахта би ч жоохон өчтөй болохоор. Өчтөй. Тий. Чаяа. Богнохоо юм бэ чи өөрөө яаж ингэж хэлээд идэв? Оо би мөч оверттай. Мөнгө ч бас би удаа гэсэн. Чи гараа өрөө өгшээ гэдэг байна. Үгүй за чи өөрөө ингэ би зүг байгаа. За.
Зөв чамаас урт мөчтэй урт. За enjoy. Тий. Гэтэ би enjoy хийх юм а хийн. Enjoy хийх гэж үү? Хүлэн зөвшөөрөх юм а хүлэн зөвшөөрнө үү? Enjoy гэдэг чинь тийм гоё хөвчлөлтөө байц. Enjoy биш enjoy. Enjoy яа би enjoy гэж байна. Ямараас өөрөө дажин хайртай гэсэн тийм. Зүгээр миний ханаад чи авна гэж аахгүй юу? Ганцаараа өдөөж болохгүй юу? Үгүй хамтдаа л үүдээ. Чи халамжтай. Халамжтай. Нэрээ айлын баг. Би бас айлын баг. Нэлээд их шинжин байсан. Тэгээд бас уцмцаа ярьж явах би ч бас эрхлүүлээд байсан. Тэгээд сая уулзаад одоо шууд эрхлүүлэх гэхээр бас жоохон юу байхгүй. Одоохондоо жоохон дасаагүй байх шиг байна. Тэгээд дасч жагаад эрхлүүлнэ. Миний одоо хамгийн сайн чаддаг юм эрхлэх шүү дээ. Ер нь тийм гэр бүл харилцааны юм гоё. Гэтэ бас жоохон миний өнцгөөс бол бас жоохон юу шүү дээ. Ингээд уулзснаа шууд жиж яах вэ ингээд камера өмнө ингээд нөгөө нэг тийм ээ. Юу би уулз шууд хэрэгтэй юм тий. Тэгээд тэгээ жоохон тасж байгаа тийм үү чи эрхлүүлнэ гэж. Тасж байгаад чи өөрөө эрхлэх гээд байвал эрхлүүлнэ гэж байна. Юу зүгээр өгөөнийг эрхлүүлээд дээ. Эрхлэх гээд байвал биш угаасаа байгаагаар л байх юм чи тэгэл тийм чам бас яажсан байдаг юм. Тэгээд ер нь л амар их байна. Тийм ер нь жоохон хитэгчтэй. Нэг ах хоёр ихч. Төрсөн. Тийм. Төрсөн л гэж таарч айлын баг. Төрөөг баг. Чи ясад нэг ахтай гэж хэлээдсэн. Тийм нэг ахтай хоёр ихч. Би хоёр ихч ч мэдэхгүй байна. Үгүй л ихч гэж байгаа юм л. Ээж аав нь ерөнхийдөө иддэг юм шиг. Ээж одоо жаа. Ашиг нэрээ эмхтөндө танилцаад ингээд одоо эмхтөндө танилцсан шүү дээ. Одоо 22 насны эмхтөндө танилцахаар одоо айлын ганц ч юм айлын том юм бахаар ээж аав нь надаас хитгэн ах мах байж таад. Хэцүү. Тэгэхээр ээж аав ч бас тийм юм байсан. Би л баярлж байна. Тэгээ хөөрхөн цалиг байж юм. Ордоос нэг юм гоогаад байгаа юм шиг хэцүү. За ичихгүй. Жоохон тасаадах. За тэгээд болцоог би өөрөө бүгд төлөвлөсөн болохоор чи дагаад явбал болно. За. Окей. Энэ бол болцоонд явахаар одоо юу гэдгийг хаашаа явах уу гэдэг ч юм уу эсвэл юу хийх үү гэж асууснаас илүү эрэгтэй хүн бол ингээд бүх зүйлийг төлөвлөсөн байвал дээр би боддог байхгүй. Гэхдээ байнгын тэгэл дандаа л эрэгтэй хүн юм чинь ингээд ацх их хэрэгтэй. Би яаж дуусаа. За уушлаа. Нүүн ингээл баян ингээл эрэгтэй юм чинь ингээл бүгдийг төлөвлөөл ингээл төрүүлж авч яваад байвал бас жоох ингээд бас сэтгэлдээ өвдөртэй болно шүү дээ. Гой хойлоо дундаа ярилцаач ч юм уу тийм. Тэгэхэлтэй. Эхний нэг ганц хоёр уулзсан дээр бол эхний бол эрэгтэй хүн төлөвлөсөн дээр. Тэгээ цаашдаа бол угаасаа л чи ярилцаад чи юунд дуртай, би юунд дуртай. Би бол кино үзэх юм дуртай. Тэгээ кино бүр амар хоббиж үздэг. Ямар төрлийн? Ер нь бол аим шиг трейлер одоо жишээлх юм бол Conjuring-ийн бүх одоо universe амар дуртай. Тэгээд Marvel ч үзэн, хайрынч кино үзэн, анимч үзэн, ер нь бүх төрлийн кино гэж амар бүр сериал үзэн заяа. Хиттийн бүр 70 ангитай, 60 ангитай Янши ортны дом гэх кинонд байсан амар дуртай. Зүгээр. Тийм ер нь кино. Яс нөгөө Монгол тахтаа нөгөө ингээл яг орой болохоор нөгөө ингээл олон гэдэг кинонууд орой нэг цаг заацангад байдаг шүү дээ. Тим юмд би амар дуртайсан зав нөгөө нэг яа тэр ингээд одоо өдөржин ингээл гэрийнх ингээд утсан оролцдог ч ингээд тусын ажил хийж байгаа шүү дээ. Тэгж яагаад манай гэрийнх нэг орой яг ингээд бүгдийг яг бөөнөр ингээд суулгаж чаддаг нэг тэр киноос аахгүй. Яг тэр цагт амар дуртай. Бөөнөр тийм. Бөөнөр уцаа тавиал яг зургатны хавар ингээд гэр бүлээрээ сууж байгаа л яг кино үзэл тэнгуүтлээ ингээд дундуур нэг реклам гардаг шүү дээ. Тэнгуут ингээл яа ингээл одоо энэ дараа нь яах вэ их болч юм уу нэг тийм гэр бүлээр ярилцдаг цаг гардаг болохоор тэрэнд амар гоё. Ер нь одоо би ингээд айгүй уцтай хамааралтай болж байгаа хүмүүс ер нь байнга уцаа авдаг. Одоо гэр бүлтэй болоод их нэртэй болох юм бол яг зөвөр нэг гэртээ нэг юм хөөрхөн нэг юм дөрөм гэдэг юм гаргаад тэгээ одоо хэд өдөр хэдэн цагт уцснаас хол байж бүгдээ гэр бүлэрээ одоо манай гэр бүл чинь ээж аав маав энтэйгээ хамт байхаар хоол мод идчих та ер нь хамт идэхийг
тустай нэг хийх. Би нэг хаяад өрөөнд ороод идчихсэн л дээ. Гэтэ яг ихэнх үед ээж авдаг хамт суугаад ч юм уу ийм яриад хоол идэх нь бас нэг тийм гоё кайфтай гэр бүлийн гоё юм дэрэмж төрүүлдэг байхгүй. Нэг тийм дөрөв мөрөм гаргая гэж боддог шүү дээ. Ер нь бол ирээдүйд ахтай ихтэй айл юм баг. Тэгээ ер нь бол бас үнэхээр амар их өссөн. Намайг манай хамаатнууд энэ оргил том яаж том болоод хүн болно гэж ярьдагсан байна. Амар их хэлдэг. Манай ээж намайг газар гიშгүүлэхгүй харилдаг гэсэн. Одоо ч харилдаг л яг тэгж харилдаг. Тэгээд яг зүгээр газар гიშгэд тав. Гიშгэд байна. Өөр юу яасан? Яа нэлээд эрт өөрхөн ажил төрөл юмудаа өөрөө бий дагаад карьераа бий болгосон болохоор тэрнээс чинь ер нь бол яаж ч карьертэй яаж ч явж исэн ямар ч ажил төрөл хийдэг байсан ер нь гэртээ хүн яг хүүхдэрээ гэртээ яг өөрөө л байх хэрэгтэй гэж боддог. Миний намайг хүн цөөхөн таньдаг байх уу маань өнөө дог тамаг гэртээ бол би чинь зүгээр эхлээл явчих штэ. Тэг хүн яг нэг орчиндөө тасаал угаасаа л байдаг л та. Тэг гараад нөгөө нэг ажлын талбар дээр ямар байх вэ те. Тэр бол бас өөр л тоо. Чи ер нь бол амар тийм карьер хөөх туртай юм гэдэг юу эсвэл юу яах одоо нөхрөө илүү гоё дэмжиж явах ч юм уу сайн зэгтэй байхыг хүсдэггүй эсвэл амар гоё карьер хөөгөөд юм би тийш нэг тал руугаа амар ингэж 100% ерөөсөө яахгүй зөв нэг юу нөхрөөч дэмжин гэрийн сайн зэгтэй гэж хяналал юм ер нь ингэж сайн ингэж хийчих хэрэгжээ. ажлын орхитуулахгүй тий. Чи гоё хаалт Хоолоо. Үгүй. Би Монголд ерөөсөн ингээд ээж намайг амьдсан ээж автаа ингээд хамт амьддаг гэсэн шүү дээ. Тэг ингээд хүмүүс арилгах гэхээр ингээд ээж хоёр хоёулаа ингээд хоол ихтэй дандаа аймаггүй. Тэр надад аймаггүй. Ээж хоёр ингээд хамт ингээд хоол идэг. Чин аав ээжээс илүү гоё хоол идэг. Аав ингээд ахлах тоогооч ээж туслах тоог ашигсан юу. Тэгээ би ингээд дундуур нь ороод ингээд ээж би ингээд ногоогоо арилгах юм ээж ингээд үгүй. Ингээд эмэгтэй хүн ингээд гар нь амар гоё ингээд байх хэрэгтэй. Чи угаасаа ингээд миний охин ингээд том болоод айлын ингээд бэр болоод эрэгтэй хүн дагаад явна. Тэр үед ингээд эмэгтэй хүн хүсээгүй нөгөө нэг хийж чадахгүй юм аа угаасаа хийж чаддаг болт юм аа. Сурнаа. Амьдралын эрхээр угаасаа сурчд юм аа. Тэг болохоор ээж авийнхаа хажууд байхдаа ингээд жоох ингээд эрхлээд аваа. Тэг нөхөртөө бас эрхэж болно шүү дээ. Болно шүү дээ. Эндээ хамт ингээ хоол бол би ч гэсэн тэгж боддог шүү дээ. Яг бол бас хамтдаа хоолндоо хийгээд туслаад нэг нь ахалтайгооч нэг нь төсөлтойгооч хийгээд зөв нэг нь завгүй байх юм бол төрүүлж гэртээ ирсэн хоолндоо хийгээд юм хийгээгүй гар гэсэн үү? Хийгээгүй. Чигийг гар. Би чигийг гар байж үзээ дээ. Ямар гоо зүйл юм бэ? Ялын нэг хөтлөт хээ. Хөтлөөлаагүй зүгээр хөтлөт хэлдэг. Ямар гоо зүйл нэр юу намуунагийн ээж авд нь баярлаа. Ямар гоо зүйлэн гар надад ингэж гоё бэлтэж гисэн баярлаа. Нөгөө чи яг татаж үзэж шүү дээ. Ямар гараа. Ямар удаа татах тий. Тэгээ зүгээр нэг ингээл хилээж үзэл тэгэл мэдрэл. Тэгвэл шүү дээ. Чин эрэгтэй хүн ер нь бол хоёрын хооронд зүйл хийснээс нэг мөр сайхан бүгдийг тултал хийх ёстой гэж би боддог. Атга. За яг өөр юм гарч ирээд шүү. Ястаа гоо зүйл гартай байна. Хатан байж баярлаа. Яа богор хатгүй нэгээр. Чи нэг юм турхаа гэж бодож байгаа юм шүү дээ. Нэг багтахаар юм чинь. Оо тийм амар турхаа биш ээ. Турхаа. Ся. Энэ нэг Empire газар 5 сар сайхан нэгдсэн. Би нэг захиал авсан байна. Энийг анх удаа л харж байна. Би өмнө нь ихтэй дандаа тентний Хана? Тентний мөрөн гэдэг нэг царай газар тахгүй. Биш байна. За битэр энэ Empire гэдэг одоо Монгол таун гэдсэн чинь би Монгол таун гэх нэг юм тэр чигээр бодомж байд юм болоо гэсэн чинь ганцхан барилга байд юм гэж тий. Бодомж ингээд. Одоо энэ хоёр чинь ингээд нөгөө нэг уцсны лангуу мангуу гэдэг ингээд монголч. Нэг юм барилга л байдаг шүү дээ. Нэг чинь Монгол таун гэдэг юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд гэтээ ер нь бол энэ гудамд ингээд дандаа монгол юм байна. Хайдт монгол юм их явд юм билээс. Тэгээ би юу яасан? Солонгос газраас видео дээр бас хэлэхгүйгээд харна. Монгол газруудаас судалж чаад тэгээд хамгийн гоё төвчлөлтэй газрын
бол одоо сонгоод тэгээд Өөрхийн миний тийм байгаль дунд байгаа юм шиг. тий 2 цаг би түрээсэлсэн газрыг партнер нь. Тэгэхээр хоёуланд нь хин цаадлахгүй. Тий. Pride тийм бацаална. За. Гоё. Гоё юм уу? Тэг бодлоо жүжиг. Би одоо чиний ажил үжээч яах юм. Тэгээд одоо мангар хортон татсан чинь яана. Тэгээд битэр чинь шууд нэгэд харанхуй уулзаг бас өмнө бас чадалж матлаад ярьсан байсан учраас жоохон нээлттэй байдаг шиг. За энэ соёлоо хоолой захиалчээ. За ерөнхийдөө Чадлаачгүй жагуулсан мал бүр. амар шал амир юу шүү дээ. Би надад ч амир юу санагдах. За шууд алкохолтгүй. Ганц гусгуу. Энэ жоод юм боо. Уна. Хорийн иддэг хүн ч бас уухгүй нэг. Өөх үед юу дээ? Дандаа нөгөө октоудаараа гардаг болохоор коктейл ууж байгаа л тэгэл ий чаа нөгөө нэг хоёр дахь газар руугаа нөгөө Хайц газар л. бар орол. Тэгээд зүгээр шүү дээ ямар мат. Тэгэл бар орол сет авал виски уугаас үчиж. Nice. Зах бол хамт шаваад шүү. Nice уу. Гоё шүү дээ би ингээд эмхтэн хажууд вайн руугаад хами газараа виски уугаад нэг ягч юм шиг санагдав. Хаяад хосуудаа гарч шоодох гоё шүү дээ хүүхд шуухт болохоос тийм үстэй хамт шоодод хамт шахтаад ч бас кайф тахгүй. За юу вэ? Энэ юу гэдэг? Өргөжлөх гэж юм уу? За хоол хараа. За Монгол хоолнууд бол байд юм байна. Гэтэ дууссан юм байна. Тийм байна. За мэдээж болцоонд байлаа хоош үрдээ зөв шил тэнэг шүү дээ. Тийм үстэй. Гэтэл Монгол хоол биш. Заавал болцоо гэхээр нэг тийм гоё хоол идэх хэрэгтэй юм уу? За тэгээд дараа би ч юм зүг хоошуул авч үзье. Өнөөдөр төжиж байгаа юм гоё үнэтэй хоол авч идэх үү? Тийм Монгол хоолоо хийднэ. Монгол одоо энэ Монгол хоолой биш. За байцтай шалсан баг. Одоо энэ хэлний юу болоо? Яаж ч айгүй нөгөө монголоор хуу үндэсэрхэр хүү. Тийм үү. Nice болж шít. За энэ би энийг бол дээр ийдсэн. Энд нөгөө нэг ирж захиалганд өгөхдөө. Энэ бол надад ч санагдсан. За энэ жоохон халуун ногоотой шүү. Би нөгөө халуун ногоотой бол бүр огт идэж чаддаг. гуралтай шүү. Шаардчаад идэхгүй. Заавал уу? Баяр шаарддаг. Йоо. Юу амир уудаг охинтой таарч байгаа. За яг чиний сонгосон олоодыг сонгоод за ямс энэ юг авъя гэхүү. Энэ амир гоё амттай байсан. Энэ өгрийн махыг авч идэх үү? За энийг авчи. Энэ одоо цөв нь үү? Энэ го бас шорлон мөрлөг авч идэх гоё юм лөө. Юу ч. Жапат болохоор яадаг юм бол зүгээр замс авч идэх үү? Хамаагүй чимэг төрөө цаанаас авахгүй гэдэг үү? Ой төгтөө сэтгэл бол. Яа. Яна би чамаа ингээд хоол мал авахулж байгаа нөгөө нэг тийм юу гэдэг үстэй би чамаа тэр чатаар хэлжсэн нөгөө. Өсөд Санаа ахтай сууч гэдэг. Одоо би санаа ах уу? Хатугаас хатугасанч. Би бацаа биш боллоо. Энэ ер нь нэг тийм юу боллоо ш. Нэг тийм битэр нэг биф рүү би нэг би бинийгаа дийслээ. Дийслээд байна тий. Яг тэгж яагаад дуурчдаг юм даа гэж. За. Өөр Халаацаад. пицца идэх үү? Үнсхээр халууцах юм болж байна. Амнаас нь дандаа л нэг Үнсэж мөх юм гарч байна. Яг тий. Гараа л бай. чи даруухан маруухан өстөн нэг гайгүй майггүй л хийдгээдсэн юу даруухан Камер харахаараа юу даруухан болчих юм бэ? тэгэл уг төвлөг зам гарч Яг гарч ирээд байхгүй. Гэтэ хүн ер нь анхнаасаа яг өөр хөрөө байгаа таалагдчихвал амарч тодлоо дараахан царайлснаа дараа нь гид өөрчлөгдөж болчихлоо тэний үстэй. За ойл ямарсан пицца авч идэх үү? Чи хөргөөр нь дуртай гэвстэй. пепперони пицца. Pepperoni. Юу нэр сайн түү? Сайн дээ шүү. Ер нь бол одоо турцсан болохоор нэг амар их байхгүй. Чи би уруулуур ихтэй хараад байгаа чинь үнсэлцгээд уруулуур хараад гэсэн. Уруулуур хараад. Пантаны. Панта авч идэх үү? Шартаагүй ч гэсэн. Гой санаа Монгол хол харсан чи. За ингээд энэ дээр захиалчих. За уух юм. Юу амаараа? Виски. Тэг гигийн цагт яригдчих гэсэн. Атлаа. Би сайда. Сайда. Sprite юм уу? Тэг зүгээр л хэлсэн шүү дээ. Водка руу орж ирдэ. Харж шүү дээ. Би цагаар их удахгүй. Виски л удаг. Sprite оо. Sprite авсан уу юу авч байна чи? Sprite гэж шүү дээ. Хоёрыг авч. Одоо энэ бол ингээд юу яадаг гэсэн юм шүү дээ. Солонгос ч юм бол. 완료되었습니다. Болсон гэж байна үү? А энэ дээр харах уу? Окей.
Энд дээр дах. Одоо нэг солонгосын шууд ингээд юунаас өгч юм шүү дээ тий. Захиалгаа. Зүгч мөгч байхгүй. Тэгээд захиалга бэлэн болгох хэмжүүлэх гэж байна. Зарим газрууд нь өөртөө нөгөө бүр ингээд нэг явдаг машин мэддэг. Хоолн гараад ирэнгүүт тэн дээрээ тавиал тэр ширээн дээр ирээл авчдаг газрууд. Nice. Баярлалаа. Бид үгүй боддог. Тэг. Ер нь бол Зөвлөлтэй. Яа хөөрхөн юм жоо. хамт олонгүй болохгүй шүү дээ. Яг ингээд жоохон ингээд хүүхд мөхт явахаар ингээд нэг тийм игдүү хүрдэг. Би өөрөө нөгөө нэг айлын баглах хүүхдэж байгаа шүү дээ. Баярлалаа. Хүүхдтэйг хайртай. Хүүхдтэй from Аагүй. архан мэдээж шүү дээ. Аяа. Үгүй зүгээр ингээд хажуугаар ингээд харагдчихж байгаа явж байгаа ч юм уу тийм хүүхд харахаар Айлын баглах тэр хүүхдтэй амар хайртай тийм. Амар хүүхд харагдав. Чи дахин их чам хүүхдтэй айл шүү дээ. Гиснээс манай ээж заяа намайг тэгсэн шүү дээ. Жилийн өмнөөс заяа. Хизээ ингээд нөгөө нэг одоо ээж одоо жоох ингээд жоох өндөр настай болсон байгаа шүү дээ. Тэгвэл ингээд ээж аваа одоо байгаа дээр зүгээр ингээд авшуухан ингээд хүүхд аваад ирэх. Аваад ирээ. Хүүхд ингээ өсвөр хариуцаад ээж нь мэддэг болохоор ингээд ээж аав байгаа тэр ядаж нэг хүүхдээ чинь ч гэсэн өсгөөд мэдээчээ суулаад өсчөөд ирэхэд чи хүүхд чинь том болсон гэж чамд амар. Тэгээл би танаа хатам ээж хоёртой хүүхдээ өгчөөл би хажууд нь байхгүй юм шүү ах үү тийм үстэй. Гэтэ ер нь бол намайг ээж аваа сонсч ивэл ойлголоо би удахгүй гаргаж ирье. Ойлголоо би хөдөлмөрлөө. Би зүтгэнэ би. Өдөө шинэгөө. Яа. Яаж төхөө? Яаж төхөө? Хүүхдтэй болоход яадаг юм? Хар гарагаас чөтгдөг юм уу, шуу зөөж чөтгдөг юм уу? Эсвэл нөгөө нэг амандаа нөгөө нэг хүүхд суучаад ингээд анхир тийм шүү. тэгээд шиг хөдөлмөрлөе да одоо. Тэгтээ. За тэгээ. Явах тастай юм аа. Ба хаж. За. Яг ч надад яваа. За. Яг төлөө өөрсдөө төлөө. Ундаа ууж. Хүүхдтэй болох. Яа. Яг хортоо бичээд байгаа. Дэвтэрээр өмнө би таньдаг ус тавилттай гэж бодоход юм. Зүгээр хөрхөн сайтгаар үнссэн. Ихтэй юм чинь үнсэх төрөх хэмтчлэн зүйлүүдийг юусэн асууж болтгоо мэдрэмжээрээ хэстэй байхгүй. Тэгээ нөгөөдх нь дургүй юу яг уу? Дургүй бид ихгүй шүү дээ. Шууд төлөх үү? Мэдрэн шүү дээ. Мэдрэмж чинь буруу зурчул яг уу? Тэгээд чи хаашаа дургүй үнд өмсөлөл идэв. Тэгээд дуртай болоод өмсөлж байгаа юм. Чихтэй нэг газар гэмш байх уу? Ер нь надтай Монгол улсад хэрэлдээд дийлэх хүн байхгүй шүү дээ. Тоглосон юм аа. Ер нь би хасан ярилцсан байх яг үндэ хэрэлдэх амар дургүй. Амар олон жил Хэрэлдэж ч яа. хэрэлдсэн болохоор. Гой 50 байсан юм шүү. Гой 50 нэлээд аз жаргалтай байсан шүү дээ. Яам хүүхэд Жижиг юм ихчихсэн. Яна хит их инехгүй байхгүй бол инээчүүл нөгөө мухад хапраад гараа давхар ирүү мөрөөсөө сайхан гарч өгч шүү. Одоо өөр яа. Инехгүй би чи өөрөө айгу фаны залуу. Фаны залуу чинь. Гэтэ чиний нэг тийм гэдэг ингээл нэг юм ярина штэ. Ясныхаа дараа нүдний тийм ингээд нэг тийм зэвүүн ингээд юу гэх юм одоо. Ячтай байна. Үгүй. Ямар хий. Ингээд гин хийцэн ингээд буруу юм хийцэн нэг тийм нүдэдэг та. Ямар нэг ясан битгэлгүй юу? Тий. Одоо чи би болохоор нэг ингээд ярьчаад адаас нөгөө нэг ингээд хэлхээ ингээд гаргачихдаг. Чи болохоор нүдээр ингээд. Өнөөдөр тайп чи ер нь яг ямар шиг төрлийн юм бэ? Би тийм юу? Цагаан гоё ярьстай. Тийм ер нь айгу цэвэрхэн хүн дуртай. Цэвэрхэн хөл гармаараа арчилдаг тий. Би бас нэг тийм эмхтүний гар хөл мөлийг гаргадаг. Хүн ер нь даалт байгаа хөл мөлөө арчилдаг хүн ер нь айгу өөртөө арчаад байдаг байхгүй тий. Даалт байгаа хамтыг арчлахгүй бол жоо ер нь жоо арчим утаа санагдаа. Ер нь жоо манай ээж маань жоохон тийм цэвэрч тийм хүн болохоор жоо багаас их цэвэрч өссөн. Тэгэхээр жоо тийм цэвэрч хүнд айгу дуртай. Царай мөрөний хувьд мэдээ царайлаг бол гоё штэ. Царамууд царамууд дээр амар гоё тийм халамжтай гоё зөв. Тийм охтнод зөндөө байсан.
Намайг халамжлалтайг надад амар хайртай. Тэгсэн чи яасан? Яг царай муудаж бас биш. Гэхдээ би өөрөө Окей. Ер нь заяа ингээд амар ингээд царай муутай амар. анжаа. Тэсэрний амар гоё сэтгэлтэй байвал яг уу. Би тоох. Царай ер нь хамаагүй үздэг. Гүү. Би тэр эмэгтэйг тоохгүй. Хацхгүй. Юу яаж байгаа юм? Юу гэсэн үг юм? Надад царайч юм шүү. Царайгаар нэмдэрх юм уу? Тэр хүн Царайгаар чинь нэмдэрнэ. Би хажууд байгаа эмэгтэйг үзэсгэлэнтэй гоё эмэгтэй байлгамаар байна. Өглөө болгоо хараад би ажралт сэрмээр шүү. Өглөө болгоо нэг юм одоо чи ингээд одоо байгаагаас өглөө бүр навшин сэрэж шүү. Яг үнэндээ бол дэлгэрч мэд бицтэй тэр надад хараад хайр хүрсэн байхгүй юу? Би үнэндээ л хэлж байна. Тийм үс надад царай амар чухал. Тэгээд тэр чи ингээд хүүхд мөхд гаргаад тэр хүн чи ингээд таргална. Тэгээд тэр дөнгөхөөсөө илүү боолцоо алдаж эхэлнэ шүү. царайтай хүн үү? Царайтай сэтгэлгүй хүн үү? Сэтгэлтэй царайгүй хүн үү? Царайлаг хэрнээ сэтгэлгүүн дээрээ. Тэр ч хэцүү юм шүү. Гэхдээ яг ер нь бол Тэр хүн чинь үхтлээ хамт хажууд чинь байж тийм. Гэхдээ яг ер нь бол сэтгэлгүй үтэйгээ сэтгэл гэдэг чи яг гардаг үнэл гардаг байхгүй юу? Тийм үстэй. Анхнаасаа гэхдээ гахгүй бол би тэр хүнтэй харьцахгүй шүү дээ. Яг цаашаа хөгжлөхгүй шүү дээ. Надад царайгаараа таалагдчих чагаа яг нэ сэтгэл гаргаж байгаа хүнтэй би цаашаа хөгжлөх байхгүй юу? Тэгэхээр ер нь бол царайлаг гэгний сэтгэлтэй эмэгтэй юмтай л байх хамт бай. Тэгээ тийм болохоор би одоо хүртэл ганцаар явж байгаа шүү дээ. ихэр удаан ганц бий юусан. 22 оны цагаан сараас хойш гэдэг чинь 3 жилээс ганцаар явж. Голтныхаа дейт мейт хийж үзсэн. Эмэгтэй хүмүүстэй ч болцсон. Тэгээд ер нь бол бас нэг амар одоо энэ хүнтэй суучтай гэсэн эмэгтэй байгаа. Чи чигээс би бол ирээд байна. Би ч одоо нэг жил Жил. арай удаагүй. Удаагүй. За. Гэтэ жил гэдэг чинь нэг удаагүй үсттэй. Тэгэж штэ. Би ч болоо удацсан байгаас 3 жил хасчихсан. 3 жилч бас нэг худсан даа баха. Тийм үү. Би тэгэхээр 5 жил мэдэг удаа гэх юм. 5 жил ч бас ер нь бол яасан доор шүү. Чи ихэд ямар зүйлд сонирхдаг юм. Яг би бол нөгөө яг нэг асуудаггүй байхад асуучаар нэг тэрэнд нь одоо таарсан юм гарч ирэн штэ. Өөр байгаад таарчхаар нэг тэрэнд нь таарж үжээд байгаасаа би стэйж асуудаг байхгүй. Чамд ямар зүйл таалагддаг гэж асуудаг юм. Тэгтээ чамд одоо контент хийж байгаа юм чи ер нь бол намнуудыг ямар зүйл таалагддаг. Минийх жоохон өөрчлөгдсөн. Монгол таадаг та. Би болохоор нөгөө ингээд өндөр туранхаа өндөр бол ингээд заавал угаасаа бэж идэг. Солигдсон ч бэж идэг. Тэгээд өндөр туранхаа жоохон бор арьстай, зузаан уруултай, уруулын бор өнгөтэй нэг тийм гоё ингээд тийм бор тослог уруул ярьдаг та. Тэгээд юу нэ тиймэрхүү л. За гадна талаас юм. Тий. За. Тэгээд одоо энэ дээрээ жоохон солигдсон. За. Нэмгэн хар уруултай юм таа. Өндөр тэгээд махшилтай бондгор ингээд тэрч мэрэхэд тэр дөрөв жоохон гизтэй хүн таалагддаг болсон. Тийм үү? Аха. Өндөр тэгээд гоё амар тийм том нүдтэй биш. Жижигхэн нэг хөөрхөө нэг юм жижигхэн нүдтэй нэ өөртөө зогсон юм жижигхэн давхраатай. Тийм үү? Чи одоо хаашаа надлаа орж намайг хэлээд байгаа юм уу? Үгүй ч. Тэ яг гизээ байна шүү. Би л шат димиг гизаалсан шүү. Ер нь миний тутаас нь хэл. Тэгээд нэг тийм амар нэг тийм хөрхий идүүтэй нөгөө нэг юу гэдэг та. Юу? Идүүтэй царай. Тустай. Тэр нь ямар царай вэ? Идүүтэй царай нь ер нь бол ингээд нэг нүднээсээ ер нь амар шалтгаалтай юм шиг санагдаж байна. Тэр би бол нэг жоохон ширүүн харагддаг гэсэн чи игдүүдэд орохгүй маа тий. Игдүүдэд орохгүй. Тэр одоо хаашаа. Тэгээд заавал гадаад үзэн яг тийм бүр наривчсан байх хэрэгтэй юм. Тэгэхээр чи бараг тийм хүн олох гэж зовх юм шүү. Ер нь миний сонирхлоо тийм л гэж байна. Бантаалж шүү. Чи уухаараа нэг итэл алах юм байна. Сайн дээрээ. Би уугаагүй л дээ, уудгүй л дээ. Уудгүй. Уугаагүй сайн асууж байна. Аа. Одоо имчилгээ хийж байгаа ясны.
Энд чинь тэр чинь Амжилт хэлж явахдаа нөгөө нэг уучлахгүй гэж байна уу? тий, алкогол хэрэглэхгүй, олон ногоо тэрвэл энэ ижлэхгүй. Тэгээд айсан гэвэл юм бослоо. Айсан. Монгол дахь. Бас дахиад зүггүй дахиад жоох ингээ өөрчлөгдсөн байхгүй юу? Тий. Монгол ядах нэг тийм гоё юм савсансан Савсансан. савсансан тийм нэг тийм амар яриатай тийм гоё хөвчлөлтэй залуучууд байдаг да. Тийм ингээл хүн ямар л олон ингээ шоглоод байж байдаг ч юм уу. Их тийм амар их тийм гоё ли тахыг. За би өөрөө мэдгүй амнаас яг юм гараад байна. Тийм залуу сонирхдаг байжгаад одоо болохоор нэг тийм их ярьдаг хүмүүсүүд жоох нэг тийм ядаргаатай санагдаад байдаг болсон. Зүгээр тийм ярих юмаа хөрхөө ингээд цэвэрхэн ингээд хитгэн үгэнд багтаага ярьцдаг. Нэг амар дуу цөөтэй биш дуу яриа ихтэйч биш нэг тийм гоё дундад нэг тийм орчноо мэдрэл явцдаг зааш санагдал. Тэгээд гол нь намайг амар гоё ингээд халамжилж өгдөг, хүндэлдэг бол гоё. Эмэгтэй хөл бас угаасаа нөгөө нэг гоё халамжийн дунд байхыг хүсэж штэ. Ялангуяа айлын багаарч хэлэхүү тэр зам бусад эмэгтэйчүүдээс илүү ер нь бол амар давмгай. Илүү тийм их. Би ингэж боддог. Эрэгтэй хүн эзээ хаана хинтээ яаж харьцах уу? Ямар газар ямар хүн байх уу гэдгийг мэддэг байхад ерөнхийдөө их амжилттай явдаг гэж боддог. Бүх харилцааны. Хоёулаа байхдаа амар юм төмөв царайлахгүй тийм. Би бол одоо ингээд гэхдээ ингээд хоёулаа ч юм ингээд найз хүн таваа тэмцдэг байж хаад би бол зүрийг тэгээ хамгийн тэнэг хүн баймаар байгаа. Өөрөөр намайг тэнэг байхад хайрлахаар тийм хэмжээний байвал гоё надад. Ямар өөрөөр тэнэгтэй юм бэ тийм. Тэр нь бүр ингээд эвдүүрэх хөөдөг болчтой. Тийм баймаар байгаа. Гадуур мэдээж бас олон нийтийн газар ямар байх вэ яах вэ гэдгийг бас мэддэг. Тийм байвал зөв гэж боддог байхгүй. Тэгэхгүй бол хүн бол яг нэг хэвэн цутгацсан юм шиг байна гэж байхгүй шүү дээ. Байнгын одоо эхний одоо хүмүүс ингэ бонцохороо тийм нэг хэвэн байдаг залуу хүмүүс нэг их байхгүй хаа. Тийм хүн бол өөрчлөө. Тэгэхээр ингэ явандаа өөрчлөгдөж байхгүй хүмүүс ингэ сонио. Агаас үнэнгээсээ байхгүй ингээд нэг өөрөөсөө өөр хүн гаргаж шагаад тийм ингэ дотносоод ирэхээр өөрийнхөө дотор хүнийг гаргахаар шал өөр хүн байж таардаг. Тэгээд салт энэ дээрээс амар болдог юм шүү. Тэгэхгүй анхнаасаа яг өөрөөрөө байгаа таалагдчихвал өөрчлөлт их байхгүй. Өөрөөрөө байхад нь төрөх хайдаг юм чинь юм олон моромшаал олон өөрөөрөө байна юм шүү. Тэгэхгүй тэгээд нэг юм жүжээд ихэж жоохон хэцүү юм санагдаж байна. Жүжээд гэж яг нөгөө нэг ихэндээ нөгөө нэг хосын харилцаа чинь ингээ эхэлж байхдаа жоохон нөгөө би эндээ жоохон ингээ таалагдчих юмсан ч юм уу санаа зовох юмнаас олоод хийдэг байх л та. Тийм баймар гоох. Санаа зовж мохгүйгээ шууд арснасаа юу? Мэдээж жоон санаа зовх байна л та. Гэхдээ ингээд өөрөөсөө тэндээсээ болоод хит их биш. Тийм өөрөөсөө өөр хүн гаргаад одоо би шил чамайг одоо баг ярьдаг хүн дуртайхаар шууд дуу мого хураангч байхгүй шүү дээ би байгаа л байна. Тэгвэл угаасаа надад бүр амар тухгүй ч амар тэнэг санагдав. Өөр би өөрөөрөө байгаа л яг тэр хүн таалагдвал харилцаасаа шүүвчлэн таалагдах бол тээ. Гэхдээ юу нэ бай болох бэндмин. Тиймэрхүү. За одоо хосын одоо чи би чаас асуултууд гоё асууя. Яг нэвтрүүлэг биш шүү гэж яг зөвөр ярилцчаа чамайг ямар байдаг мэдэх гэдэг учраас. Хосын харилцаанд байх ёстой 3 чухал зүйлийг нэрлэж. Хосын харилцаанд байх ёстой. Хамгийн үнцэнтэй чухал. Би бинийг хүндлэх, итгэх. Амар сайн ярилцдаг байх ёстой гэдгийг би амар ойлгосон. Ярилцаж чадахгүй ингээл хоёр талдаа өөртөө бодлоор ингээд яваад ах ингээд хизээч юм тийм сайн үр дагавар байхгүй зөвлөгч байхгүй санагдсан. Ярилцах, би биендээ итгэх, хүндлэх. Энэ гурав байхад тэгээ ер нь хосын харилцаа ингээд айгүй нэг эерэг байна гэж боддог болсон. Би аач надад ингэж хэлж байгаа боддог. Хүмүүсээр өөр нэлээд дээ. Юу гайх чинь маань гэхдээ гайхаар биш дугаас алгасан харилцаа. Минийхтэй таарад байгаа байхгүй да. Минийх ямар байдаг вэ гэхээр нэгт нь хүндлэл байдаг. Хүндлэлгүй харилцаа ингээд бодоор хөшлөхгүй дуусчдаг байхгүй. Итгэлгүй бол бас харцаар байгаа дуусна. Тийм. 3 дахь секс. Тэр бас амар чухал. Харах хэрэгтэй шүү дээ. Харах ч их үү. Ер нь бол тэр кайфтай байх хэрэгтэй шүү дээ.
би нэг хүнээс сонсч байсан юм аа. Тэгсэн чинь ингэсэн зав ингээд яагаад салцсан хүн баггүй юу? Тэг ингээд яагаад салсан ингээд тэгсэн чинь ингээд яг наад 3 дахь юунаас ч асуудлаас болоод тэгээд яагаад хэлэхэд сэрлээд байгаа юм уу? 3 дахь асуудал Хийж байгаагүй юм шиг ярьж байна. За. 3 дахь асуудлыг зөв секс гэж ярьж дээ. Яа тэгээд нас би төрсөн юм шамаагүй. Би энэ талаар нэлээд байгаа гэж боддог шүү. За, sorry. Үтслэхгүй. тэгээ яагаад тэр хүн салсан гэсэн чинь нөгөө ингээд бүх юм ингээд аймаг гоё ингээд таалагддаг дуртай заяа. Тэсээ нэг тэр юм ингээд хооронд тохирдоггүй. Тэмүүлээ тэрнээсээ болоод нөгөө нэг ингээд араар тавил Үсээ. тий тэгээ нөгөө нэг араар явж байгаа хүнийхээ ингээд хүндээ татагдаад. Тэгээд Хараар явчих юм гэдэг даа. За. Тэгээд юу н салалт аим үүссэн гэсэн. Тэ, ер нь бол тэр таарах хэрэгтэй гэхээс илүү одоо ингээд миний ингээд хайр түмний хараад байнга сэргэлж өгсөн байхгүй зөвхөн хайр хүрхээс гадна. Тэгчиж тэр харилцаач ингээд би мөхөд ч угаасаа 2 жил 3 жил хамт амьдардаг тэгэхээр угаасаа өмнөшгөө байхгүй шүү дээ. Тэгээ тэр үедээ шинэлэг зүйлийг бий болгоод тэ. Гэтэл өмнөх нэг тийм сэрэл мэдрэмж энэ үнэтэй хараад би байсан та гэдэг тэр байхад бол цаашаа олчноосоо үргэлжлэлцдэг юм шиг надад санагддаг байхгүй. Нэг юм асуух гээд би яг нэвтрүүлэг хэлэхдээ хэлсэн л дээ. Энэ одоо чи ингээд энэ тооцоо моцоо өгөх тал дээр нь ямар хөө бодолтой байдаг вэ? Харин би яг наадхан дээр чи амар ингээд санаас чи бас ингэсэн шүү дээ нөгөө нэг уцаар яртаа нөгөө нэг эхлээд таалаа нөгөө нэг чамшигдээ удацчаад тэгээд ингээд цаашаа юу их юм бэ гэдээ асуусан шүү дээ. Гэсэн чинь зүгээр өөрөө аваад хүрээ дээр цаашаа би өөрөө мэднэ гэдгсэн шүү дээ. Тэнгүүд тэгээд нөгөө эрэгтэй хүн чи ер нь ингээд болцоогоо ер нь ингээд авч явах хэрэгтэй гэдэг тэгээдсэн шүү дээ. Тэгэнгүүт л жоохон санаа зовсон. Яа. За энэ яг ингээд за эрэгтэй хүн юм чинь болцоогоо ингээд авч явах хэрэгтэй гэд ингээд хэлж байгаа юм чи бас ингээд лифт тийшээ яваад ингээд яхад ер нь ингээд эрэгтэй юм чи би л тооцоо хийнгээд авах үедээ гэдэг дээр жоохон ингээд амар тохгүйсэн. Би тэгдэг. Надад хажуудлаас тооцоо би яаж дуусаагүй байх чинь. За. Тэгээд надаа би бас өөрөө тухгүй байлгахыг хүсэхгүй шүү дээ. Тэгмүүд надад яг зөв харилцаанд бол одоо ингээд шиг энэ дээр ингээд чи гаргасан бол дараачих дээр эмхтэй юм ч юм уу. Хоол авсан бол дараа нь копи дээр нэмхтэй юм ч юм уу ингээд ээлжлүүл яриад тухтаа санаг яа тэг ингээд адилхан л ингээд уулзаал ингээд явж яаж нэг нь л ингээд гаргаад байвал бас амар тийм жоохон тохгүй. Ер нь чи яванд намайг тийчих нэг ураг. Санаа зовдөг. Амар санаа зовдөг. Би ингэж боддог. Би нэвтрүүлгийн хэлсэн л дээ. Гэр бүл болтлоо, найз охин, найзлууд бүр амар ингээд нууж хаахгүй бүр цахим хүртэл нэр болцсон тохиолдолд эмэгтэй хүн гаргаж болно. Үгүй. Тэрнээс өмнө бол хизээч эмэгтэй хүн мөнгө төрөг өгнө гэж сарваагаад ах надад болохоор нэг тийм үл хөндлөд байгаа юм санагддаг. Тэр чинь чиний үнцэг бас миний үнцэг бас тустай байгаа шүү дээ. Тэгээ чи чиний өнцгөөс болохоор үл хөндлөл юм байна. Гэтэ миний өнцгөөс чинь зүгээр л яг эрх тэгш ч юм уу нэг тийм өнцгөөс чамайг ингээд тийм үл хөндлөж байгаа даач биш. Зүгээр л энэ эрхтгш гэж бид нар таадаас нэг илүү эрхтэн байгаад байна шүү дээ. Ялгаж байна. Тийм юм та. Тэрүүгээр ямар мөнгө болдог шүү дээ. Авах гэдэг юм шүү дээ. Бичээсээ өөрөө тэгсэн шүү дээ. Бид нар ч нөгөө нэг чамаас ингээд тийм нэг юм онжуулсан л байгаа бол чи төлөх ёстой байхгүй эрэгтэй хүн. Энд ерөөсөө тийм чиний үзэл бодол модал яг энэ тооцоон тал дээр надад тэгэхээр түүч хамаагүй. Уучлаарай. Уучлаарай гэдэг юм байхгүй ер нь. Харин тийм тэр чинь чиний бодол байхгүй юу? Одоо хайшин би чи тэгээ заавал мөнгө гаргаж ирэх кайф авт юм уу? Кайф биш ахгүй тэр чинь нэг өөрөөгөө тухгүй байлгахгүй чи одоо өрөнд орохгүй зөө. Одоо юу гэдэг би чамд дайлсан юм шин би чамс янз бүрийн нэхэхгүй. Эргээд та эсвэл тэгж боддог юм уу? Ямар ч юм нэхэхгүй. Ямар ч эргээд та өрөнд орохгүй. Зөв эргэтгш байх тал дээр бол зөвхөн чи тэгмээр байгаа бол гоё нэг юм хүндэл хайр тэгээд болно шүү дээ. Эргэтвч тийм юм төс би эргэтвч ингээд эмхтүүнийгээ ингээд гоё байгааг хаад ингээд баярлчааг хараад кайф авдаг төрлийн хүмүүс байхгүй юу? Би бол тийм төрлийн байхгүй. Манай аавч тийм хүн ингээд ээжийг баярлуулаад өөртөө юм авахгүй гэл ихтэй авч өгөөл кайф авдаг. Тэр нэг өөрт нь гоё юм. Надад яг тийм байдаг байхгүй. Тэгэхээр бол ингээд хэрвээ чи ингээд хажуудаас тооцоо өгөх гэх юм бол би яг өмнө бол бүр ингээд яг ийдээ юм эго маш өндөр байх үед бол ингээд хажуудлаас тооцсон талыг өгөх юм уу гэхээр чи надад оромжлоод байгаа юм гэдэг байсан. Тийм үнэт байгаа.
Одоо л тэгж хэлэхгүй л дээ. Гэхдээ яг ерөн зүгээр одоо Гэхдээ тэр чинь бас доромжлол биш шүү дээ. яг нөгөө бармен хажуу тооцоо их гэж зогсож байхад би тал нэг юм уу гэдээ хараад байгаа юу яагаад тэр үед л би жаа тэнийг л байсан баггүй да. Одоо би тэгдэг л дээ. Зүгээр тэр үед бол би нэг тэгж нэг сонин зан гаргаж ирсэн. Тэгээд одоо бол тэгэхгүй ч гэсэн яг ер нь бол тооцоо моцсон дээр бол эрэгтэй хүн сайхан бие дагаал явж хэрэгтэй. Яасан тэлсэн да татаа юм Гоо гэдэг. тохирох уу? Аа. Дийл. Солонгос юу гэдэг тохирох уу гэдэг. Тохирох уу гэдэг нь одоо Яг ингээд тохирох. асуучиж үздэг юм. Би л нэг хэлэг болов. Эрэгтэй хүн үнсэх тэрэг Хэлсэн. асууж болохгүй. За. Мэдрэмжээрээ байх хэрэгтэй. За, ингээд цаг хөлөг шүү. Одоо ингээд цаг намхан байх хэрэгтэй. Оо таалаас. Би аашны хүмүүс амьдэрч шиг өмнөд. Жаа нэг манай ээж жоох юм бас час хийсэн юм хэрэгтэй байдаг. Гэхдээ уурлахтай болов л да. Одоо ерөөсөө ч уурлах асуудал гарахгүй болохоор. Зүгээрээ жаал уурлаад ивэл бас тэгэн үст. Хар яригээл ингээл. Манай ээж бас тийм манай ээж бас тийм бас ажиллах үед ажиллаад хизээ уурлах үед мэддэг гарна тийм бас ааштай бит байхаар тус юм тийм үү. Тэгсэн. Уур хөрөөлөл. Тэгээ одоо чи юу яхаар болсон уу? Тооцоо хөрг болсон уу? Хөөг гэж. Тоглосон юм даа. Тоглосон юм болсон зүгээр. Өгүүлүүл. Үгүй дахиж 500 төгрөг дахиж юм ярихгүй байя л гэж. Тоглоом заанаас тээ. Бисаа яг юу ярьсныг чи ойлгоогүй. Энэ хүн зөвлөх. Ойлголтыг жоох. Зөв чамаг тооцоо хөрг болсон л гэж тоглосон юм аа. Өхөөргүй болсон уу? Дахиж тооцоо өгнө гэж яхаар болсон л гэсэн юм аа. Өх юм. Чи яг бүхгүй тийм шалаад байгаа юм уу? Жигнэсээ. Жимхтэн чи гоё үйд хүн ингээл. Эхлээл. Би эрэхтэй л. Эхтэлгээ. Тийм жоохон хаяа та. Зэц. Эцэг нь энэ давхар ажил төрөл хийж тэгээд өмнө төрөг хамаагүй өрөөдөж болт юм. Сурхаа гажуу. Хамаагүй гэдэг нь хамаагүй юмд би өртөв шүү дээ. Хамаатай гэж бодож болохоор. Яг хүрх тэрнийг хамаагүй юмдаа нэг юм хүртгүү хүрэг Хүртгүү. өртгүү аа тийм. Монгол юм магтцсан. Үгүй. Зөв нэг жоохон бүрэ хэлтэй. За энэ маргаан бол дуусахгүй байна үзэгчтэй. Зүгээр л би тооцоогоо гэж. Тооцоогоо хаана хөө? Ийш очих уу энд хүч идэх үү? Бидний хөрөгч идэх үү? За ингээд маргааныг эцлэе бүгдээрээ. За thank you амар юу гэдэг юм аа. Би энэ хүнийг өнөөдөр дахиж надтай юу яахгүй болсон. Тэгээд мөнгө төргөний камер ил гаргаж авах юм шиг. Ингээд өгчөө. За ингээд өгч. За баярлаа. Ингээд би яллаа. Дараач их дээр угаасан. Харах. Би өхнөө чи өхнөө харах байлаа. Тэг яах гал танаа бэрээд ирэх. Дэлгэлсэн юм. За тэгээд одоо бүгдээ гацгаая. Тэгээд нэг дараагийн миний план бол гой зарим хэдэн битээр. Оо. Тэг. Амттай их доктор. Нуусгүй шүү дээ. Амар нуусгүй. За тэгээд одоо бүгдээ эндээс гараад одоо бид нэр Монгол таавны хажуу талын Empire гэдэг газар байгаа. Эндээс гараад энэ гой заримны газар байдаг гэсэн. Тэгээд нэрээ тий. Яг нөө төвшөөг хараа саналаа. Яг мартах чи. Юу юм? Наа зөвлөөч. Бид энэ зургийг авч явж байгаа байхгүй. Тэр нэг чамтай болцож байгаа гэсэн чинь манай нэг төвшөөгээд найз минь скин сар гэдэг госх нэгдэг байхгүй. Тэгээд ер нь бол нэг энд яг солонгост үйлдвэрт өгөөд хийлгээд өөрөөсөө ингээд гаргадаг үйлдвэрээсээ ингээд өөрөөсөө найрлан найрлах бүх юм ингээд тааруулж монгол хүмүүс ярьсан ч юм ингээд тааруулж гаргадаг байхгүй. Тэгээд солонгост үйлдвэрж байгаа нэг монгол хүмүүсүүдийн ярьсан тий одоо монголынхаа зүгээр монголчин жоо нэг юм амар хашилтдаг эсвэл нэг юм эрсдрээс уур амьсгал амар имзэгцсэн байдаг шүү дээ. Солонгосчууд бол харин хайцсан байгаа аюу шүү. Тэгэхээр солонгос хүмүүс хэрвээ бүр л гоё болох байх. Монголчуудад бас их таардаг гэдэг юм баггүй скин сар гэдэг. Чи юу нэ? Би яг энэ чи байж байгаа нэг амралтаараа нөгөө Монгол удахгүй. Тэгэхээр миний нүур очоод шууд цахлаадаа л ингээл амар болт шүү. Цагаа гараас олж. Тийм байна шүү. Тэгээд бас тийм. Тэгэл ирээл 2 хоноо л шууд зүгээр. Тэгээд одоо энэ гой зөөлөн чиглэг болохоо бидний ярьс энд ирэхээр хамаагүй гоё болох байх. Тэгээд одоо нөгөө нэг
юу Монголч байдаг, эсвэл Солонгосч байдаг хүмүүс ер нь бүгд авч идэг. Тэгээд энэ нөгөө нэг юу байгаа байхгүй? Чамд өгөөрэй гэсэн болцож байгаа юм чинь. Эмэгтэйгээ баярлуулад өгчөөрэй гэдэг. Энэ бол гэтээ миний өгч байгаа зүйл биш шүү за. Энэ бол манай Skin Saro гэдэг манай найзын өгч байгаа болцож байгаа эмэгтэйгээ баярлуулаарай гэдэг өгч байгаа шүү за. Тэгээ энэ нөгөө нэг цайруулдаг ком. Хайрцаг мэсгэн ямар чамин юм бэ? Цайруулдаг ком. Чи тэгээд энэс цагаан болно гэсэн. Одоо байгаагаас. Энэ цэвэрлэгний ком. Бүр ингэж бүтэн цэвэрлэх гэсэн үг ярьсан. Гоо сайханд орсон шиг болдог шүү за. Би өөрөө бас Гэхдээ үнэхээр бас тийм хэрэгтэй шүү нөө өдөр болгон өөрөө буддаг болохоор цэвэрлэх. Бүр яг тийм тосон будаг ялгадаг юм байгаа. Тэгээд доктор нэгээд аягүй олон бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энийг чамд манай төвшөө бэлгэж байгаа шүү за. Миний бэлэг бол тустай. Ямар чамин байна уу үстэй. Халагч юм. Амар тал. Гэхдээ хүн тийм ачи барай. Би барай би за. Ахихгүй хэлсэн. За одоо бид гарна. Одоо гар заримгийн тэр идчихэд тэгээд бас дахиад нэг газар руу очиод тэгээд би өнөөдөр хөргөж өгөөд болцоогоо дуусгая гэж бодчих. За заргацгаа. Мэнгэ хөтлсөн байхгүй би. Тэгсэн чинь эхний уулзсныг хөтлж болохгүй гинэ. Би бол ямарч тийм дөрөнгөө бай. Би хөтлмөө санагдсан байхгүй. Одоо ингэ чи эхний уулзсныг хөтлөж хэрэг муу юм ихтэй юу? Гүйлтэй? Гүйлтэй. Тэгээд дараагийн тэр шатнууд нь удаан үргэлжлэж болно шүү тийм үү? Ярихгүйгээр. Би хөтөлмөр орж гар 8 хүрт өмсгөр дулаац учраас үүнийг цус багталтай болохоор амар хурдан ингээд дандаа гар хүртээ явж идэг. Шүүх дулаан явуулмаар авахгүй би. Ачиж яхад нүний ханаадтай авчил. Харин тийм болохоор чинь би гараж хөтлөж дулаац болж байгаа байхгүй. Баярлалаа. Тийм зөвөрэй. Сайн тайлбар зайлмаг гэдэг. Тэгээд дараагийнхаа газар руу явнаа. Наа чинь тэр нөгөө нэг гэрэлний харах байгаас яг сте. Би хэм шинэгээд нэг хэм шинэгээд. Нэг л авах уу? Кат яа нэ. Юу бүлэн болохгүй юм. Хэмээн бол карт руу. Тэё. Insert. Нэ. Тэгээ жигнэс би чамаар хавуулчих юм. Ядраатай яа бэлэнхгүй. Би яаж мэдв? Thank you. 네. 맛있게 드세요. 네. 또 한 번만 더 나가면. 감사합니다. 믿고 싶다. 감사합니다. 아호. 빨리 이제 허가 내셔 өгч. 네. Би барьчих. 먼저. 난 같이 дарчна. Айгүй наач хүүтэн биш шүү дээ зүгээр. Хүүтэн мөн таагагүй. Яг хотлон халамжлал авсан ажиллаг юм. Үуч хотлоогоос биш шүү хөөе. Мөн халамжилж байгаа чинь ямар тэнэг өхөн бэ? Ингээд тэгтэд байгаа. Хайр даахгүй. Арын үгэнд хэрэг бахаа. Хайр даахгүй новш. Тэнийг би аяа. Туслангчууд энэ юм дургахгүй нэг царайгаа аймаг нэг харуулах дургу. Хаан тийм болохоор би бас Монгол газруудаа сонгож яасан байхгүй. Тэгвэл солонгосчууд байгаа газар жоох юм их төвхтэй байх гэж боддог. Бичиж байгаа шүү. Угаасаа нөгөө нэг зөвшөөрч мөвшөөрөх газар ч амар ховор. Хамттай юм. Хамттай. Ханаад үчи зарим гэдэг угаасаа тэгж хорыг. Би хэлчихсэн. Nice. Бага хахад нөгөө нэг зарим нөгөө цасхан идэл тэгээ зөөрлөж төгсч. Цасхан гоо тийм. Бай. Арай хөгшин яриатай юу? Дотор юм гоё юм шиг. Бичэнтэй юм шиг. Бага өдрийн талны хэрэгслээ. Харин тийм битэр замдаа бас жоохон муудалцаад машин дотор таксинд. Агуу дуулцчих муудалцлаа. Их олон юм болж байна битэр. Тэгээд яг бас надад гоё нэг юм хэлсэн юм намуунад игсэн ингээд амар удаан хамт байсан юм шиг тухтай байна гэсэн надад ч гэсэн ингээд нэг аваа нөхөр их тий аваа нөхөр хэлж байгаа юм шиг тэр нэг надад бас яг тийм удцсан юм шиг удаан хамт байсан юм шиг мэдээж төрөөд байна. Тэгээд би баха болцоогоо ирэх хүн яаж төлөвлөсөн бэ гэхээр би ингэсэн энд одоо Солонгост байгаа учраас бүх газар видео хийж болохгүй. Тэгээд за ямар ч үсэн гоё хоол идэх газар хэрэгтэй. За гоё хоол идчихье. За тэгээд гоё зарим мэгэн дээр идээгээд тэгээд битэр бас хайж байгаа төвшөө битэр хайж байгаа тийм зарим нэг газар гэсэн баггүй юу лээ. Сэнийг авдаг чинь гоё газар гээд маанаа зааж өгсөн. Тэгээд заримгаа идсэн. Тэнгүүтээ эмэгтэйч дэлгүүрс дуртай байдсан шүү дээ. Тэг би чамайг дуртай байх гэсэн чинь чи одоо хаашаа дургу гэдэг юм уу? Би бүр амар тийм тохгүй болчих.
Илүү хэсгээр үү? Найзуудтайгаа л эмэгтэйчүүдээрээ л хэсүүлэхгүй. Эрэгтэй хүмүүст ихээр амар тийм амар тохгүй. Ямарс Амар тургуу гэх юм. эмхтэн дэлгэр өсгөө. Аха. Эмхтэн ийм ахуулах дурггүй юм. Аа. Чам жоох юм аваад өгч л дөө. Жоох хойло хосмос юм аваад өгөө. Хос хувцас авъя. Хос хувцас байвал авъя. Тэхөө. Яг зодод жоох дэлгэр өсч үзээ л да. Яг би зүгээр энэ газар нь ягаад олсон бэ гэхээр нэг Монгол бичлэг гэж болохоор газар гэж бодоод хүмүүсээс асуусан чинь энэ share market гэдэг хүмүүс надад хэлсэн. Тэгээд гэр ах уу хүнс хувцас бүгд нэг дорой байдаг болохоор олон дэш явахгүй амар юм байл гэж би бодсон байхгүй. Тэгээд дэш явчихсан. Би яг үндэ видеон дээр хийж болох үгүй гэж асуугаагүй. Тэгээд битгэхгүй би одоо нааж асуух гэдэг. Тэгээд би аваад асуучаад гараад ирээ заяа чинь зогсчих заа. Тэгээд чи жоохон авчих гэж асууж байна. Зүгээр л нөгөө нэг ижлэн л хоёр хосл юм авал юу гэхээс Саны юм аяа. Хүн ингэж ийм ахуулахгүй би анх удаас амар тохгүй штэ. жаахан За ороо. жаахан Үгүй. яа чи за тий. Sorry. За. Битүүр тухтай бай. Сайн байна. Тавтай морилноо. Юу яах вэ? Энэ одоо манай энэ дүү энэ дүү. За. Чи тухтай ойлгох гэж би бүр ингэж хэлж шít. Одоо чи өвтөр нэг хосмос тийм хувцас байт юм болов? Байгаа хамаагүй. Хос хувцас энэ манай одоо би тэр болдож яваа. Тэгээд энэ бас нэвтрүүлэг хийж яваа. Тэгээд юу яа гэж бодоод эмхтэйгээ байрлуулж байгаа дэлгүүр хэсэг гэж бодоод. Одоо жишээлбэл чинь оюут юм ч одоо ингээл тонгоо шанаа манаа ингээд эндээс эхлээл хэрэгтэй байхгүй юу? Сони юм. Жоо. Бүгдээрээ байгаа. Чи оюутан гэвс ямс мөнгөтэй оюутан би чи. Бүгдээрээ байгаа. Бүгдээр тэгэхээр юм явж үзээд хөө. За. Явж үзээд хэрэгтэй юм байл авчих. Аа. Плиз чамс гооч юм бэ. Чиг нэр ийм яг юм шуналгүй мó. Яг эсвэл зүгээр камер дээр ингээд аа мó. Яа, камергүй хийсэн чи би бүр авахгүй. Авахгүй. Тийм. Ямар сонирхолтой. За. Ийм тоогоо шанаг манаг ийм юм хэрэггүй юу? Ха? Би чамд л ингээд ийм авч өгөх гээд явах юм уу? Хэрэггүй. Би хүнээс асуусан бохгүй юу? Гэр ах уу хүнс хувц мувц бүгд нэг дорой байдаг гэсэн бохгүй. Тэгээд эдийн доотын нэгдүгээр хэсэг нэгэ дан гэр ах юм уу? Тий. За манай төлхөр нь болохоор хоёр давхар. За нэгдүгээр давхартай болонгуудаа гэр ах бай болон хүүхдийн хичээлийн хэрэгсэл гоо сайхны бараа бүх ер нь бараанууд байгаа. Бараанууд байгаа. Тий. Хоёр давхартаа бас хувцас байгаа. Хоёр давхар хувцас. Тэгээд хоёр давхар хувцас үзэх юм байна тий. Энэ манай хин ачуу намаа энд явж энэ чинь суд тавьчвал алга болчихор нөхөр шүү. Юу ч. За. Ийм гоё хивс мэвсэд шүү дээ. Яа. Би хивсээр яах юм? Гэр мэсээ тавьдгүй юм уу? Байгаа. Байгаа юм уу? Байгаа. Таг тийм гоё төгтэй юм уу? Би таад очиж үзег болох мэдэхгүй л байна л да. Оюут хүүхд одоо би амхандаа л одоо төсөөлөхдөө юу л бол одоо бүхэл юм хэрэгтэй болох болоо гэж би амхандаа бодсон. Дараа манад очиод үзээрэй за. За чи гэртээ урьж байгаа юм уу? Урьж. За хүмүүсээ ингээд эхнийхэн болцсон дээр би гэртээ одоо очих урилгыг авлаа. Бүгдээрээ байгаа. Энэ уу ихсэн саналаа. Тэр бас арай. Тэр арай биш. За дэше. Энд хувцснууд эндээс хувцснууд байна. Энэ надад эртөө хувцснууд уу? Тий, эртөө хувцснууд байгаа. Эртөө хувцснууд дэшээ гараад байна. Бас дэшээ гараад байгаа тий. Чамд юу ямар өнгө цогтий? Чи хардаа надад ямар өнгө цохих юм шиг байна. Бараан. What the? Яагаад? Би өөрөө жоохон бор царайтай байгаа сте. Тэгэхээр чинь Бор болохоор цагаан өмсөл нөгөөнийг амар ялгараад бүр харчаа улам харуулах юм шүү. Бор мор гэдэг өнгө чамд алга уу? Тийм өнгөний сонголт алга уу? Ха? Хар ч шиг. Энэ ямар хөрхий. Энэ ямар гэдэг. Кио. Тэг би бас гэсэн байхгүй юу? Солонгос л өрөд наймж байгаа юм тий. Тэгээд бас жоо боломжийн үнэтэй яг чанартай газар гэдэг хүмүүс асуусан чи эднийхээ гэсэн. Би багахтаа ингэж нүуний эвлүүлдэг юм амар туртайсан шүү дээ. Нөө нэг пазл Амар эвлүүлж тоглох туртай. Энэ пазл би чамд авч өглөө гэхэд энэ пазл авч өглөө гэхэд чи яачихгүй сте. Би энийг бол туртай. Ахоо. Юу юм за. Ali дахиад хоёрыг авчи. Үгүй. Ха? Энэ нах. Окей, энэ нөгөөний арай их нөгөөний.
Хана наашраач. Энэ пазлаас юм гоё олон юм эвдэлдэг. За уучлаарай яа энэ муухай шүү. Пазлаас нь юм гоё өөр олон тийм юутай байна. Ширхэгтэй. Олон ширхэгтэй юу? Тий. За. Олон ширхэгтэй пазл. Гэтэ бас сонирхол юм байна. Эмэгтэй юм авахгүй гэдэг хэрэг чи. Ер нь хамгийн олон төрөлтэйгээс энэ төрлөд үлдсэн байгаа маань. Зургийн ямарыг авах юм. Гүнжтэй. Жижиг гүнжтэй. Энэ ямар хөрх юм? Энэ гэх юм. Энэ чинь бүх юм байна. хүндэн үү? За энэ тагуураар бэбити бабти. Ой нэштэй би нэг яд чамд үнтэй юм авч өгөхгүй зөө. Нэг иймэрхүү юмнууд дараа нь би нэг юм миний ганц хүссэн юм тэр ихгүй юу? Одоо ингээд дараа нь хоёул эхнийхээ уулзалтыг ингээд дуусгаад би чамд энийг авч өгчсэн доо гэд тэгвэл гоё юм болов уу гэж бодсон юм. Ой эндээс харж байгаа чамтай мантай. Ой наа хар гэдсэн хараг ахгүй би. Ха? Би чамтай адилхан голчихгүй. Чи чинь амар цагаан юм чинь ингээ. Наадах чи авчих заяа. Ингээ. Энэ ямар вэ? Хөрхөн байна уу? Чамтай адилхан байна уу? Чэлэнтэн дуртай. Энд нь дуртай нь. За энэ ингээд юу шүү заяа. Энэ би шүү заяа. Биш энэ чи шүү заяа. Энийг би энэ хар энэ новшин царай муутай хар өнгөтэй энэ би. Новшин. Чи наваа тэгээд байгаа үстэй хар марч шиг бор мор гэдэг өнгөний сонголт байхгүй шууд хар гэдээ оромжлоод байгаа үстэй намайг. За бай энийг чамд хараагүй. Үгүй энийг намаа гэж бод. Энийг би чамаа гэж бодъё. Гоё романтик байх гэхээр нэ хөлдөх штэ чи. Эцэг энэ чи цаана хам. Энийг хараад би чамаа бодох хэвээр энийг хараад чи намайг бодох хэвээр гэж би бодсон зүйл. Ямар амир. Эсвэл чи нэг Окей амир адилхан юм байна. За чи надад хараад нөгөө нэг хар залуу гэж бодоо явж байгаа зэ. За дурсаж яваарай. Гэтэ нэр ямар амир адилхан юм. Чи зүгээрээ. Чи баг одоо чинь юм цагаан магаа юм гоё хавчаар юм сувд нууттай хавчаар зүжүүл баг л адилхан л. Ой. Им нойлон цэсэх үү? Үгүй яагаад би тийм амьдралтай баймаар байгаа байхгүй юу? Яагаад би тийм гэр нойлын цасаа дандаа юм нөгөө юугаар нь авцсан. Томор нөө? Аха. Би ч нэг амьдралтай ийм тавг мавг юм сонирхдаггүй юу? Байгаа юм чи одоо яах юм? Тийм ээ. Яг зүгээр ингээд та нартайгаа зүгээр сонирхолтой харуулж. Бүхэл юм байдаг юм байна зүгээр. Тийм ээ. Нойлын цас мас. Одоо эдгээр ийм том ийм өгд хевснүүд их шиг их юм. Уг нь яг зүгээр гэр мөртөө ийм хевс байгаа гэсэн тий. Ой би ер нь чамд гэдэг хар би бас өөртөө юм авд юм уу? Ахын дөө. Энэ хитэн метртэй энэ өнөг дорооч хевсөө. Тийм хевсэн цэр байгаа. За хэмжээ нь болонгуудаа 2 метр 50-тай. 2 метр 50-тай. За би танд аваад үзчих واخ хараа тхөө юм. Бай. Өнгөний сонголт маш их байгаа. Оо наач ийм том юм уу? Тийм том маш том. Тийм. Жижиг математикаас сонголт юм уу? Ой зүйл юм шүү. Энд өг материал их гоё юм зүрэг том өрөөндөө ч юм уу. Энэ тэгээд хамгийн амар нь болохоор ер нь бол угаалгын машин тэгээд шууд угаачж болдог. Тэгээд манай хевсэн болонгуудаа доор болонгуудаа ийм гүйхгүй алтрахгүй байх материалтай. Ер нь бол угаалгын машин тэгээд угаах маш амар. Окей. За би юу байна? Жижиг арзмарыг үл. Тэгэхээр хана жижигийг тэгээд жоох нэг тийм бараанд хар өнгөтэй. Бараа өнгө. Би өөрөө жоох харан инээ наваад манай ирээдүйн найз охин намайг доромжилж байна. Ирээдүйн найз охин хүнд нэж хармаар хэлбэл бороо гэж хэл заяа юу. Эцэг би өөрөө нэг юу үзэх гээд нааш ийшээ бүгдээ явъя. Ийшээ нэг юм үзэх. Гэтэ энэ амир адилхан биш үү? Адилхан байна. Хараа энэ чамтай адилхан цагаан байна. Ой би юу яасан бэхгүй юу? Ирээд нөгөө нэг дайс ойлоо. Тэндээс нэг 50000 вон-ы тоогоо авсан байхгүй юу? Тэгээд тэр нь нэг тийм тэгээд тэр нэг намт оруулаад их юм хоолунд. Одоо жишээлбэл энэ шөлөөч хийж болох юм байна, юугаар хийж болох юм бэ тийм үү? Тийм. Би нэг гайгүй юм юу авчмаар байгаа. Энэ хэд юм? 35. За энийг юу хийчих? Хата яг энийг нуутлаад салаад бэлтчихээр за. Нэг ийм тоог авчих угаасаа гэрт. Гэсэн намд оруулах юм лээ.
Өндөг юм хаам гэдэг үү? Тэгээд хям. Амар нэг хурдан төлж гин. Амар хурдан түлээд тэгээд нэг юм сони хамт орлоод байсан. Тэгээд яг юм авъя гэж бодчихсон. За ийшээ бол ингээ гэр авах юм байна. Тэгээд яг ер нь бол нэр нэг бүх юм нэг дороос идэх шиг юм тий. Амар л юм. шир марк гэдэг утгаараа бүх юм нэг дор амар л. Хоёул нэг гонцгой хос уцавчлаа дараа нь хойлон дуусгалтай шүү дээ. Харин тий тэгээд үдчихэж шүү дээ. Аа битээ уурлаа те. Хэрэлдмээр өгөн ч юмтай. Йоо анхны болцоо дээр хэлж мэрлээ өмнөд өгтөх юм байл. Даварыг амар дөө энэ нэрээ эртхэн цусаа гартал хэрэлдээ тосоо гартал тэрэлцсэн. Харан өнгө зүгээр үсттэй. Тэ харан өнгө зүгээр би харан ч. Тэ чи тэгж хэлэх юм уу? Бодлоос уншиж шүү. Уншиж шүү. Энэ яг ямар утгатай? Бишэн тайлбарчих уу? Энд ямар жил вэ? Ямар амт вэ? Дахиа. Энэ миний жил. Энд ямар жил вэ? Ямар амт вэ? Могой. Миний их жил. Миний ивэл жил. Анаа бит хоёр. Энд юу гэж байна? Монгол бичгээр. Ба. Намун цэцэг. Хотод. Атлаа. Зибэгүн зөвүн гэсэн үг. Тэгээд энэ уул ус навч аянга цахилгаан. Энэ зэгийг үсгээд тэгээд дарцсан оруулахгүй ягаад даруулсан. Албаар нөгөө нэг юм хүн харахад тааварлашгүй. Би уус тааварлашгүй. Үгүйсээ ямар инээ төрөө цаа. Ингээ за чисээ алдаа үстэй хамаарч цус гарталчихсан. Наа ингээ сая зогтод хараа. Ту гулаатлаа авсан хараа. Йоо за. Ямар ч юм байна. За мэжи. За ганцхан. За тэгээд за. Оо ямар жүжигч. За би духыг улаатал цогцсон шүү дээ. Йоо камерыг баг. За. За битэрий авсан хос самц. Ямар хоцсон цавлаа. Хамгийн амар нь эмхтэн хүмүүс чинь томыг өмсдөг болсон юм байна. Тэгээд яг адилхан ярьж марыг аваад тийм амар гоё ярьж байна. Нэрээ. Сул болохоор амар гоё. Одоо нэг хоёр хос пажамаг аваад өгөөч. Хос унтлан авсан. Битэрээс хос унтлан авсаалаа. Энэ л ирээдүйд хамт байна гэж төлөвлөд нэг зорилго тавиад. Зорилго тавиад. Гэхдээ тийм би одоо ингээд юу ч чи миний зорилго юм байгаа шүү дээ. Чамтай би хамт байхын тулд зорилго тавьж байгаа чинь. За энэ манай хараарай. Амар гоё тухтай. Энийг хараа. Тухтай нь. Гоё. Улаан нь минь. Тэ. За. Тэр ийм хас унтлан авсан. Тэгээ одоохондоо битэр дөмсөх боломж гарахгүй л дээ. Гэхдээ би шууд чамд өгч явуулаач заяа. Тэгээ би 11 сарын 5-нд Монгол явчаад тэгээ босож ирэхдээ байлаа. Хамт өмсөе за. Аваа өвчтөлт юм уу? Монгол руу. Үгүй би чамдаа хамт өмсөх гэж авч байгаа юм байгаа үстэй. Аа. Бас үлдээч өөрөө залууд өмсүүлчих юм болов уу? Аа. Тийм хаттай. За яваас ингэж авлаа. Тэгээд ахта нөгөө наад хасам заа авчаад өгөөш. Нартлан. Гант энийг би хараа өмсөд ойлоос ингэж хосолжуулах юм. Аль нэг ханд авч. Бас ингэж хосолжуулах юм байна. Өвөр арталтай кармат юм ш тэм хөөрхөн. Гоё нөө. Аа. Талж юм уу? Улаан амар гоё хүчрэхэг. Чи ер нь тийм хүчрхэг заа өртөө. Сая зогтож байгаа гэж харахад хүчрхэг цаашаа л юм байна. Цус гатлаа авч ш тамраас. Таны цусаа татсан. Татлаа. Тэгчээс аваа зогтд юм байна. Хаан тэг зүрсэн. Нөгөө агаатай амар ан маань ноцолцсон. Хатуу гараар өссөн. Амар юм байна. Энэ яванда ан маань тоглож. Яванда зодгоо шинж юм байна. Энэ аль нь чинийх юм? Аа. Хандаа тэг ах хүмүүдийнх нь нийлээж байгаарай. Аль нь чинийх юм? Харин Чи надад цайвар зөхгүй мөхгүй байгаагүй юм уу? Тэгснээ өөрөө надад цайварыг өгдөг нь яаж аа? Ийм гой бас яг адилхан загвартай сорно. Авчин. За тэгээд надад хар өнгөх гоё. хоёр. За тийм ээ би бас иймэрхүү гоё те. За энэ хэдэг хандаа бүгд Тэгээд том болохоор өстой гоё. чи тэг цүнх үзэхгүй юм. Цүнх мөхөндөө юм л ахгүй. Сонио. Тийм өстой гоё тухтай. Амар тухтай. Чи ямар шоноглог юм уу жигнэсээ? Тэ? Хали энэ би сая ийшээ чамаг юм үзэж хахад ийшээ цүг харсан байхгүй л цүгийг авч хараадаг уу? За би авч өгөхгүй зүг харчих. Сони юм байгаа цүг авчаач та дараа нь эмхтэн чи юм гой цүг юм. Энэ цамц байгаа зү. Энэ сая 700 мянган төгрөгийн цүг шүү. За би энэ цамцыг хараад тэгэл чамааг бодвол тэгэл Тэгээ чи зүгээр авал аль нь авмаар байна? алийн чамааргүй.
Ямар сонио энэ минь гоё харагдахгүй юу? Үгүй. That's болохос энэ гоё л зөв. За ийм ахвал түүнийг ийм найз охинтой болж байгаа амар мөнгө төргөнд зардал багтай. Тийм байна уу? Монгол хүн байсан юм. Ямар хөөх юм. Залуусууд явж байгаа юм. Тий, би нэг контент хийж байгаа. Тэгээд болцооны контент хийгээд эмхтэнтэй болцож яваа. Тэгээд баярлуулах гэсэн чинь бас их юм авахгүй мүү? Тийм үү? Тэгээд танахыг ичхээс гаднахаа угаасаа тийм юм дургу гэдэг эрэгтэй нар юм ахвалах. Тэгээд нэг хөнгөн ганц хоёр холсгоц аваад явчихмаа. Тэгээ хүүхдийн тоглоом аваад. Тэгээ хүүхдийн тоглоом яг энэ манай энэ одоо ирээдүйн найз охин маань хүүхдэлтэй өөрөө. Өөртөө авсан. Тэгээд агаад тэр нь юу болсон юм. Энэ болохоор бид тэр холсоор авсан тий. Жоох юм уу тий. Тий яаж мэдээд түрүү дээр. Юу хүмүүсээс асуугаад би ч нэг контент хийх гэхээр солонгос үуч юм хэлэхгүй байсан байхгүй. Тэгэхээр юу яагаад хүмүүсээс энд өдөр найз нөхдөс асуусан чинь энд нэг манай гэртэж орох юм бэл манайх чинь 2 дугаар шугам дээр өгдөг. Тэгээд асууж байгаад нэг дуур олон юмтай гэхээр олон газар л явахгүй амар юм байна гэхэд тэгээд хэлсэн байхгүй тий. Тэгэл нэг өөртөө скэр мэртэй тогоо муугаа аваад тэгэл байж. Тий. Газрын захирлал нь тий. Газрын. Окей. Юу яагаад микэ хөрх юм дүүс чи явуулсан биз дээ. Энэ одоо хэдэн онд байгуулагдсан юм байна юм бэ? За манай чинь ер нь бол үйл ажиллагаагаа явуулаад 3 жил болж байгаа. 3 жил гар 4 жил. Шир март уу? Шир март болохоор салбараа нэгээд одоо 2 сар хараа болоогүй. За. Сайхан нэгдсэн юм шүү. Тэгээ ерөнхийдөө бол манай шиг ерөөсөө SS Global гэдэг олон улс руу гараа экспортлдог байгууллага байхгүй компани. Тэгээд Солонгос дотроо ингэж нэг ширхээр зарах ч одоо энэ хүмүүстэй хүрэлцэх одоо хүрэлцэж байгаа хүмүүстэй ганцхан ширхээр боломж өгөхгүй дэлгүүр ингэж жижиглэнгээ зарах гал тийм. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол нэг 10-аас 11 орнолоо бол байнгын бараа гаргадаг. Тэгээ энэ бараанууд маань одоо та хэдэн авсан бараанууд маань одоо яг одоо барьсан байгаа энэ бараа чинь ерөнхийдөө бүгд одоо энэ дэлхийн орнолоо гарч байгаа дүүтэ болон одоо бүх салбар руу гаргадаг инфлюенсерүүдэд өгдөг. Тэгээ эндээс авахд бол маш хямдралтайгаар одоо ингэ хүмүүст өгдөг байгаа. SS Global гэсэн үү тий? Харин би одоо энэ тооцоогоо хэд болсон юм бол мэдхгүй зогсоод байна. Тийм үү? Тий. 24 Сасны хөт гайгүй. ийм юм авчиад. Ийм их юм авчиад. Гайгүй сасны хөт. За яагаад ингэ өгч юм? Ажил хараа. Арай хямдхан өгсөн үг гэх зүгээр. Ингээд яаж гэсэн бэ гэхээр одоо ингээд 73,000 энэ ч одоо 100 мянган одоо 20 мянган 50% өгөх юм ааш тий. Хямдраад хямдралтай юм тий. Манайх одоо яг нээлттэй хийгээд сар 2 сарын одоо дуус арай болоогүй байна. Хямдрал байгаа юм уу? Тийм хямдрал байгаа. Тэгээд энэ 10 сарын хэдэн хүртэл байгаа 30 хүртэл байгаа. 10 сарын 30 хүртэл тийм үү? Яг эвдэр болсон зарж байгаа үнээсээ бүгд одоо энэ ялтных үнээсээ хямдарсан ба. Бидээ одоо яг нөөсөө шууд таксын суугаад ирсэн болохоор хаягийн сайн мэдэхгүй 5 дугаар шугамын эцэс ямар нэртэй газар юм бэ яг? Нэр нь? Манай чинь Комдонсон яг гээд 5 дугаар шугам шинэ яг байсан. Комдонсон яг. Цаг гараад нэг 15 алхахад 5 тийм. Тэгэхээр буудлах нэрийг хэлдэг. Өдрөнх нь Комдонсон гэдэг за ярьлаа. Тийм газрын 3 дугаар гарцаа гараад чигээр яваад хавсуу таксигаа ирсэн болохоор амархан л байлаа л тий. Хүн шууд одоо хаяг нь явсан байхгүй. Юу? Бэлэг сэлмэлт өгсөн жаам тэгээд юу яадах юм шүү дээ. Тэр найз чинь намна. Би хөрхи юм бэ намна тэндээс яг юм жоохон хүүхчиг юм тэндээс юм сонготой. 3 шиг юм сонготой. 3 шиг юм манай байгууллагаас 3 хаа шүү. Эгөө жижиг хүүхд цаг үнтэй өгөхгүй. Энэ манай үнтэй аав нь гэхэр жоохон ичээд байна уу? Ичхээс гадна. Нас наарай. Ичхий байх үү зүгээр нэг тийм нэг юм авах дургуй. Нэг нөгөө нэг цэцэгтэй болохоор цэцэг гэж. Юу юм? Цэцэг. Энэ өөр юу юм? Наадаг юм уу? Утасны яа. Тийм үү. 3000 вон чи хэлэг байл авчих. Тийм гүнж. Нүрэ буцчих. Төлөн дээр. Энийг авчих. Утасны хаднах юм. Чи энийг утасны хаднаа. Харин өө намнаа шүү. Гүнж наац явах юм уу? Чи надаас энэ хар юм уу? За тэгээд. За өөр хүн өгч байгаа дээр аваад. Тэгээ нэг солонгос анх удаа ирж байгаа юу? Анх удаа ирж. Нэг сар гарсан бол. Тэгвэл би чам сүүж өгч үзсэн үү?
Энд ирээд үү? Энд ирээд сууж байгаагүй. Монголд сууж байгаас. Аа за. Баярлалаа. За яана одоо энэ Бүр нөгөө нэг дундагтай гоё шүү. Энийг харуултаа юм хөрхий. хөөрхий. За. Хагч. Хагтахгүй. За сууж үгүй. Солонгосын хөдөртэй. Оо за. За дүүти өнөөс дүүти мөтө ороод юм авах шүү гэж бодоод энэ дотроо хийгээд. Аа за. Ийшээ хийчих юм. Аа за хийчих. За. Тэгээд нэг тийм юу авах гэсэн ингээд ийм Агай солонгосын дандаа уламжлалт каф болон одоо ийм манай одоо энэ тай нөгөө энд юу асан баггүй. Чусахын баяр болоо. тийм. Би чусахын баяр байсан. Байсан уу? Тийм байсан. Тийм үү. Манай нэг талах хүмүүсийн юм тэмдэглэсэн ингээд. Бэлэхий да хоёр хүүхэндөө тэгээд Ахтахаа таа. За баярлалаа. Бэлдэрэг. За. Тэгнэ 11 сарын ихэр болцгоо. За баярлалаа. Ямар гоё юм бэ? Ер нь ингээд юм танах хөгжлөлтчтэй бэлэг өгдөг үү? Ер нь бол амар Бэлэгтэй дүү те. тийм манай ч нэг авал айгуу зүйл авчихсан. Билийн гэрээс санаа зовдог байхгүй. За баярлалаа. За баярлалаа. Өлсөсэй. За гараа. Камера яаж байгаа юм бэ? Яг бэ хэрэггүй. Зэний төсгөл авч. За тэгээд өнөөдөр юм битэрий болцоо яг камер дээрх гарах болцоо л ингээд дуусч байна. За дөвтөө цаашаа өөр тийш явна. Тэгээ хоёрын орой бич ойрлуулахгүй. Өөр хөргөж өгнө. Тэгээд одоо яг зүгээр жоо ярьж сууя гэж бодож байна. Тэгээд юу юм? Тэнд бэлэг өгөхгүй л шиг. Нөгөө хамбог нөгөө нэг солонгос уламжлалт хувцас. Аа тийм үү. Хамбог. Али юу яах вэ? Яг хөрхнөөш. Хөдрөөдөр. Сайн санахгүй. Манай төлөвлөрөөс нэг хасаалттай чинь солонгосын уламжлалт хамбогийг ингээд өгч байгаа. Ямар гоё бэлэгдэлтэй юм те. Баярлалаа. Ямар хөөрхий. За баярлалаа. Яа за одоо энэ хүмүүсийн нэр хүндийг бодож хоёлаа энэ хүмүүсийн сайхан итгэлийг дааж олон жил хэрэлдэх нэ штэ. Олон жил хэрэлдэх шүү заяа. Салж хаагцахгүйгээр. Говьтой шараа үерхийг байгаа л да. Зөвөр энэ бол дөнгөж эхний болцоо тэр яг би өмнө уулзсан юм шиг лотон сандаад байгаа болохоос энэ бүх юм албан ёсны байх хэвээр үерхэд мөрөхөл бол гойх хэвээр гэж боддог зүйлээ хөө тэгээд. Тэгээд өнөөдрийнхэн болцоог ингэ дуусгая. Ийм шуугтай юм байна. Энэ шуугтай хэрэг. Энэ шууж нөгөө нэг бэлэгдэлтэй шуудтай. Тийм үү. Бэлэгдэлтэй юм шиг санагдах юм. Шуу байна уу? Тэгэхгүй миний төр бол Луу юм шүү. луу ах шиг байна. Тийм байна. Энд луу байна. Миний нэр чинь нөгөө нэг цэцэг шүү дээ. Тийм намун цэцэг те. Ямар гоё. Яг л чам таасан. Тэгтээ хамбог байна. За тэгээд бид одоо үргэлжлүүлж өөр тийшээ жоохон гадуур лаунж орцгоё гэж миний төлөвлөгөө байгаа. Тэгээд тэрийг бол камер дээр гаргах гэж бодож байна да. За тэгээд өнөөдрийнхөө зөвөн болцоотой хамт ирсэнд баярлалаа. Тэгээд яг зүгээр чамд бас өнөөдрийн сэтгэлийн сасаг юм шиг батчих. Тэ. Нөгөө нэг анх удаа уулзаад нөгөө нэг амар сандрах авах гэж бодсон чинь нөгөө нэг амар бүр ингээ гоё ингээ тав тухтай байлгаж өгсөн. Амар гоё тий. Тэгээд жоо юм авч өгье гэсэн чинь тухгүй байгаадсан уу? Тий. Тэгтэл бол нэг үнтэй мааг юм чинь зөв шүү дээ. Тэгтэл юу гэнэ? За тэгтээ энэ бол би их азтай залуу байна. Ингээ заахан цаашдаа юу ч авч өгье гэсэн ахуулахгүй гэдэг ийм одоо охинтой хамттай байхаар боллоо. Чөвшөөсөн хүүхэн асуугаагүй ч. За зөв очно олдох байгаа. Би тэгээд найцаар байгаа л нэ дараагийн дугааруудыг бас би хий гэсэн бодолтой байгаа. Манай намуунаас өөрөө зөвшөөрөх юм бол хийнэ. За зөв бака. Тэр цааш өргөжлүүлээ явлаа. Хүргэж өгнө намуунаараа. Бака.